За сайн уу тавтай морил. Өнөөдрийн дугаараараа би нэг онцгой юм бэлдсэн байгаа. За юунд хүрүүнд би мэдээж хувь хүний төлөвшил одоо сэтгэл зүйн боловсрол гендрийн одоо ялгаатай байдал мисожины патриарки гэх мэт сэдвүүдээр ярьдаг боловч би яг мэрэгжлийн сэтгэл зүйч биш одоо мэрэгжлийн сэтгэл зүйч биш гэдгээ байнга одоо нээлттэйгээр ил тодор хэлж байсан. Тийм болохоор одоо зарим төрлийн зүйл дээр надад хүнд зөвлөгөө өгөх эрх одоо тий байхгүй шүү дээ. За мэдээж энэ чиглэлээр контент хийж байгаа учраас надад одоо цөөнгүй хүн хандаад ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үү, эмчилгээ хийх үү гэдэг юм уу. Янз бүрийн одоо хувийн асуудлуудаа, тий сэтгцийн асуудлуудаа ингээд зөвлөгөө авъя гэж надад ханддаг. Гэтэл би мэрэгжлийн хүн биш учраас ерөөсөө хүнд зөвлөгөө өгөх эрхгүй хүн гэдгийг сайн ойлгоорой. Тийм болохоор миний хувьд ноцтой гүн одоо юм алсуура тий том үр дагуулж магадгүй хор уршиг тарьж магадгүй ч юм уу тиймэрхүү томоохон асуудалд одоо дуур мэдэж том толгойлж хариулахгүй айгүй хичээдэг. Мэдээж одоо хүнийхээ хувьд зөвлөхөд бол тотгалзах юмгүй боловч яг зарим асуудал бол тий миний бодлыг, миний хар ухааныг биш яг мэрэгжлийн хүний тусалцааг авах шаардлагатай байдаг. За тэгээд ингээд онлайн дээр сэтгэл зүйч гэсэн хүн болгоно тий бас сэтгэл зүйч болчихдоггүй. Тийм учраас ингээд зарим төрлийн за тэгээ ийм болохоор зарим сэдвээр ярихдаа би бас нэлээд болгоомжтой байдаг. Тийм учраас өнөөдрийн дугаараараа би маш арвин зузаан мэдлэгтэй нэгэн гайхамшигтай бүсгүйг одоо хамтран урьхаар шийдсэн. За тэгэд өнөөдөр надтай хамт ярилцах гэж байгаа хүн болохоор сэтгэл зүйч Хонгор Зул гэдэг эмэгтэй байгаа. За Хонгороо эгч маань Вебстрийн их сургуульд сэтгэл зүйн одоо бакалавр зэрэгээ хамгаалсан. За дараа нь Австралийн Monash их сургуульд одоо сэтгэл зүйн зөвлөгөө тэр дундаа гэр бүлийн заслаар одоо магистрийн зэрэгээ хамгаалсан. За үүний дараа Их Британийн Sussex-ийн их сургуульд гендерт суурилсан хүчирхийллийн судалгааны арга зүй сэдвээр шинжлэх ухааны магистрийн зэрэгээ хамгаалсан. Одоо харин Хонгороо эгч маань Унгарын Өтгөш Лорандын их сургуулийн клиник сэтгэл зүйн судлалаар одоо докторийн зэрэгээ хамгаалж байгаа ийм боловсралтай эмэгтэй байгаа. Ингээд харахаар одоо бакалавр 2 магистр дээрээс нь докторийн зэрэгээ яг одоо энэ клиник сэтгэл судлал, сэтгэл зүй, сэтгцийн гэмтэл, трама, гендер суурилсан хүчирхийлэл зэрэг одоо ийм нарийн мэрэгшсэн одоо жинхэнэ мэрэгжлийн боловсон хүчин, ёс зүйтэй, одоо хүний эрхийн мэдрэмжтэй одоо яг шинжлэх ухааны цэвэр гаргалгаатайгаар одоо ийм сэтгэл зүйн засал хийдэг гэж хэлж болох ийм хүн байгаа. Тэгээд үнэхээр одоо сэтгцийн ямар нэг асуудал байвал те таны амьдралд ямар нэг одоо асуудал гарч байгаа бол зүгээр Facebook дээр байдаг нэрнийхэн урд сэтгэл зүйч гэдэг эсвэл гэр бүл судлаач сэтгэл зүй сонирхогч судлагч гэсэн нэг тийм хаяг тавьсан дурын нэг одоо хүн дээр очих биш. Тэгээ нөгөөдөл нь өөрийнхөө үзэмж, өөрийнхөө үнэлэмж, өөрийнхөө үдэл бодлоор танд тулгаж одоо шаарддаг тийм биш. Цаг үргэлж яг шинжлэх ухааны цоошин ололт амжилт нээлттэй цаг үргэлж өөрийгөө хамт ингэж одоо зэрэгцэн хөгжиж явж байгаа ийм сайхан эмэгтэй Монголд байдаг. За тэгээ үүнээс гадна Хонгор Зул маань хөөрхөн зүрхнүүд гэдэг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагыг одоо хамтран үүсгэн байгуулагч мөн ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвийн хамтран үүсгэн байгуулагч. За тэгээд миний хувьд ийм боловсралтай, мэдлэгтэй, гайхамшигтай хүнтэй та бүхнийг танилцуулах гэж байгаадаа өөрөө бас маш их догтлж байна. За тэгээд өнөөдрийн хувьд сэтгэл зүйч Хонгор Зул бид хоёр Netflix дээр нээлттэй хийгээд удаагүй байгаа Women of the Hour гэдэг киноны талаар яг мэрэгжлийн сэтгэл зүйчийн хувьд онл практик хослуулад одоо ингэж задлж киноны үйл явцыг болон одоо түүнээс тайлал дүгнэлтүүдийг
одоо ингэж задлж хамтдаа ярилцсанаа. За ингээ бүгдээрээ хонгор цултай танилцъя. Би нэрээ нэг зүйлдээ бас сануулхаа мартчихж энэ бичлэгэн дээр киноны үйл явдлуудыг ярих учраас спойлертай шүү. Тийм болохоор хэрвээ спойлдуулмааргүй байгаа бол эхлээд Netflix ороод Women of the Hour гэдэг киногоо үзчихэд бичлэг рүүгээ буцаад ирж болно. Сайн байцгаана уу? Хамтдаа ярилцчихад маш их таатай байна. За, ямар ч хэсэн хоёулаа тэгвэл өнөөдрийнхөө сэдвийн талаар ярилцъя. За, бид хоёр хоорондоо ярилцаад ер нь ингээд нөгөө одоо медиа гэдэг чинь бас хэдийгээр entertainment ч гэсэн одоо бас нөгөө талаар хүмүүсийн одоо ингээд сэтгэл зүг нөлөөлж байдаг хүчтэй зүйлсээ нэг штэ тий. Тийм болохоор өнөөдөр болохоор Women of the Hour гэдэг кинон дээр тулгуурлаад хэд хэдэн сэдвийн талаар ярилцахаар бэлдсэн байгаа тий. Та хизээ киногоо үзсэн бэ? Яг үнэнтэй нөгөө entertainment салбар чинь медиа салбар чинь уг нь бол яг хүмүүст entertainment зугаалц ингээл хөгжил байхаас гадна бидний бас түүчилж явах ёстой юм шиг байна. Тэ ялангуяа сүүлийн жилүүдэд бид яг гарч байгаа кинонуудыг харахаар айгүй юм юу болсон те дэвшилтэд болоод байгаа сүүлийн үед ялангуяа за Netflix-ийн кинонууд байна, Hollywood-ийн кинонууд ер нь ингээд өөр болоод байгаа. Тэ яг бидний уламжлалт гэж ярьж байгаа өдөр тутамдаа бидний хүлээн зөвшөөрдөг асуудлуудыг айгүйх юу яаж те сорж байгаа гэх юм уу да тэ энэ үнэхээр байх ёстой юм уу үгүй юм уу яг энэ үед хүнд тэгвэл яг нийгэмд амьдарч байгаа энэ хүн хоорондын харилцаанд тэрхэн яаж тулгуурлаж байгаа юм бэ гэдэг айгүйх тэгж чинь те тэгэхээр чиний хэлж байгаа яг үнэ хүмүүсийн сэтгэл зүйн нөлөөлнө гэдэг чинь мэдээж хэрэг болмаар хүн хоорондын харилцаанд бас нөлөөлөх хэрэгтэй те хамгийн гол нь бид хоорондоо эвтэй найртай яаж аятайхан шиг хоорондоо зохицож амьдрах байл гэсэн нэг тийм юм биш үү те тэгэхээр нөгөө киногоо хизээ үзсэн бэ гэвэл яг үнэнгээ хэлэхэд би өчигдөр үзсэн. Яа тэгвэл би маш их хоош тавьж тухтаажгүйсэн. Хувь хүнээрээ би болохоор тийм аимшиг кино үзэхээс айдаг хүн гэх юм уу, имээдэг хүн. Тэгтээ тэргөө би өдөр тутамдаа тиймэрхүү сторинуудыг, тиймэрхүү амьдралын туршлагуудыг байнга сонсдог болохоор аль болох би entertainment media салбараас яг entertain гэдэг талаас зугаа хөгжил талаас нь ашиглахыг би хичээдэг. Болохоор зүгтааж тэгээд өчигдөр би үнэнтэйгээ нүр толлаа. Одоо ингээд ярихаар нөгөө аимшиг кино гэд хоёлаа ярьж байгаа. За энийг тэгтээ ингээд аимшиг кино гэдэг одоо тэр ойлголт нь миний бодлоор эрэгтэй эмэгтэй хүмүүс шал өөр байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд киног үзлээ аимшиг санагдахгүй. Юу амар байгаа нэ. За гэмт хэргийн кино гэж хэлмээр. Гэтэл эмэгтэй хүний хувьд надад одоо ямар ч сүнстэй кино, ямар ч алуурчинтай кино, ямар ч одоо мангастай киноноос илүү аимшигтай байгаад гэсэн. Яа тэгэхээр би хизээч одоо хайр гаригийн хөлөг онгоцонд намайг сороод аваад авч явахгүй байх. Би одоо хизээч энэ сүнстэй таарах ч юм уугүй ч юм уу, вампиртай таарах ч юм уу. Гэтэл яг бодит амьдрал дээр надад өнөөдөр одоо гараа явахад тохиолдож магадгүй юм яг боддоор нурууны ус зарсгэд гаргасан надад бүр айгу хэцүү байсан. Тэнгүүд энэ ингээд одоо эмэгтэй хүний өнцгөөс айдас юм юм бэ? Эрэгтэй хүний өнцгөөс айдас гэдэг юу юм бэ гэдэг юм ялгаа. Тэнгүүд тэр ялгааг харахаар бидний нөгөө юм нийгмийн одоо тогтсон хандлага яг эндээс ингээд харагдаад эхэлж чинь гэж би өөрөө хэлэх гээд байна л да тий. Та энэ талаар ингээд дэлгэрүүлж ярил. Найруулагч чинь киноны найруулагч болохоор Анна Кендрик байсан тий өөрөө гол дүртэн тоглосон өөрөө найруулсан гэд яг энэ кино бусад киноноос яг юугаараа ялгаатай юм бэ гэд хараад үзэхээр бодоод үзэхээр яг мэдээж хэрэг феминист кинонууд бол зөндөө л гэдэг эмэгтэйчүүдийн эрхийн талаар эсвэл бол хүчний гэмтэргийн талаар түүнийг эсэргүүцсэн. Гэхдээ хизээч яг хохирогч даван туулагчдын талаас гаргасан уу гэвэл бас очир дутагдaltaй байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ киног болохоор хүн болгон яг чиний хэлснээр хүн болгон тохиолдож магадгүй. Нэрээ би орчноосоо гараад л өнөөдөр тийм юмтай учирч магадгүй. Эсвэл нэг кофе шоп зуугаад нэг сайхан залуутай танилцлаа гэж бодъё. Гэхдээ тэр ч надад тохиолдож магадгүй гэх мэтчлэн хаач ямар ч харилцаанд орсон өдөр тутамдаа эмэгтэйчүүд бидний туулж идэг амьдрал миний хажууд байнга явж идэг дандаа миний нөгөө даван тулах тэр юм болохоор л энэ кино
тэрүүгээр айгаал онцлогтойсэн байх гэж бодсон. Тэгээд нөгөө Анна Кендрик яг тэр үнцгийг маш сайн гаргаж ирсэн юм шиг санагдсан. Ер нь яг хохирогч даван туулагчдын өнцгөөс нь харах юм бол ийм байдаг шүү те, яг ийм байдаг болов уу гэсэн нэг тэр нэг мэдрэмж байна да те. Тэгээд нөгөө тэр эмэгтэйчүүдийг ингээд яг тус бүрчлэн өөрийнх нь өнцгөр ингээд өөрөөр гаргаж байгаа нь тэр үзэгдлүүд нь те. Тэр мэдрэмжүүд ямар амар илэрхийлэмжтэй байсан бай тэр охин тэр матер дараа нь яаж тэр эмэгтэй ам гарч байна те гэх мэтчлэн. Одоо сүүлийн үед одоо ийм цуврал алуурчинтай ч юм уу тийм иймэрхүү кинонууд одоо баримтат киноч бай, уран сайхны цувралууд ч маш их болсон шүү дээ тий. Гэсэн мөртлөө ингээд дандаа нөгөө алуурчныхаа өнцгөөс өгдөг шүү дээ. Тэр алуурчны зовлон гараал, баг нас нь гараал, травма нь гараал тэгэл ингээл тэрийг ингээл нэг бол хит романтизм болохгүй л одоо яах гад ямар үзгөөс дүрслэгээд тэгээ хохирогчтойг нь болохоор зүгээр л одоо яг тэр нэг яргалуулж байгаа, тамлуулж байгаа тэр хэсэг тэр одоо хохирогчдын зовлонг нь травмаг нь амар дүрслэхээс биш яг хувь хүн гэдгийг нь баг ингээд мартуулчихсан тий. Гэтэл одоо энэ кинон дээр ингээд эхнээсээ эхлээд өөр хохирогчд гарч байгаа боловч тэдний яг таны сая хэлснээр ингээд нөгөө бид нэр багахан хэмжээнд харж байгаа боловч яг тэр яаж алуулж яаж одоо хүчрхийл дүртэж байгааг нь хараагүй мөртлөө бид нэр яг ямархуу одоо зан арын шинтэй хүн бэ, ямархуу хүсэл мөрөөдөл зориг тавьж исэн хүн бэ те. Би одоо эх 7 хоногт ингээд уг нь гоё аяллаар явах гэжсэн гэ те. Тэгээд тэрүүхэн хооронд энэ хүн ч гэсэн та бид нартай яг адилхан таны эргэн тойрнтойгоо адилхан ирээдүйтэй хүн байсан юм шүү гэдгийг харуулснараа бүр ингээд надад бүр илүү ингэж миний ингэж зүрхийг яг ингэж урж байгаа юм шиг санагдчихсан. Өмнө нь бол зүгээр л нэг нэргүүцэхгүй нэг хөрхөн охин байж байгаа л хөрхийг даалуулчлаа. Тэгээ нэг тоо зүгээр статистик болсон байсан. Зүгээр л тоо. Энэ кинон дээр болохоор яг биднэрт одоо чийч байж болох байсан тий. Чийч маргааш гой хоол идэнгээ бодоод явж исэн. Гай тараад ийм хүнтэй одоо таарчих юм бол нэг ийм юм болохоор байна гэж бас харуулах гадайсан тий. Тийм тэгэл тэр залуу чинь өөрөө айгүй харизматай залуу юм шиг байгаагаа тэгж дүрсэлчихэд гэтэл өнөөдөр манай нийгэмд бид нэр тийм хүнийг эрчүүдийг ер нь яаж дүрсэлдэг вэ? Бид найзуудтайгаа хоорондоо эрчүүдийн тухай ярихдаа юу гэж ярьдаг вэ? Эрчүүд за сошиал медиа дээр янз бүрийн эрчүүд гарч ирэхэд бид бас яаж өмөрдөг вэ? За бүр ингээд илт байдаг хүчирхийлэгч байлаа гэж бодвол бид хэрхэн яаж өмөрдөг вэ? Гэх мэтчлэн тий. Тэгэхээр нөгөө дүрээ яаж гаргаж байгаа нь айгуу сонирхолтой байсан. Дүр хоорондын харилцаанууд бас айгуу сонирхолтой тий. Яг эрэгтэй эмэгтэй хүмүүс эрчүүд хоорондоо эмэгтэйчүүдийн тухай юу гэж ярьж байгаа тэр нөгөө нэвтрүүлгийн хөтлөгч залуу продюсертай хоорондоо юу гэж ярьж байгаа тий. Гэтэл яг эсрэг талдаа эмэгтэйчүүд хоорондоо бие биенийхээ төлөө бие бинийгээ хүчрхэгжүүлэх гэж яаж тийм бас тэмцэж дээ тэр мейкап артист нөгөөх эмэгтэйг хэмж байлаа да тий. Тэр хоёр нөгөө хэмд ширэлт хэлж штэ чи яг өөрийнхоороо л бай энэ бол чи энэ тайзыг эзэн гэсэн өөрөөр хэлэх юм бол тийм юм хэлэхэд ширэл яг 1 минутын дотор яаж тэгэж яг өөрийнхоороо ялалцж ийн гэх юм уу да нүдэн ингээд цоглог болоод тэр асуултууд нь ямар ч eerс мууралт байхгүй сандралт нь байхгүй болоод гарч ирж байгаа нь яг ингээд ялгаатай тийм нэг эмэгтэйчүүд бие бинийг ямар сайн дэмжиж чаддаг, эрчүүд бас бие бинийг ямар сайн дэмжиж чаддаг. Эсвэргээрээ хоорондоо дэмжингээ эмэгтэйчүүд яагаад эрчүүдэд одоо үйлчлэх гэж хэлэхээр юу хүмүүс юу гэж ойлгох юм бол да тийм яг эрчүүдэд бид нар бол объект зориулж тийм эрчүүдэд зориулж гой ганган байх хэвээр ингээд нэг юм даашин зөмсөд ирсэн чи наатаха тайлчгаа чи ари өөр бие гаргасан айтайхан гой биетэй юм чинь гой айтайхан юу даашин зөмсөдгөө гэж хэлчихдэг те гэтэл тэгээ хөөхөн харагд нэг бити олон юм яа гэдэг тэгээд байгаа тийм яг үнэтэй чи ерөөсөө ухаантай юм ярьж болохгүй яг үнэ чи ерөөсөө олон юм ярьж болохгүй ухаантай байж болохгүй тийм хоёлаа эхнээс нь ер нь ингээд нэг жоохон дүрийнх нь ингээд нэг анзаарсан ингээд нэг дүгнэлт гэх юм уу тийм юм хийх гээд үзээ л та. Нөгөө хамгийн одоо ширэл гол дүр
одоо зөндөө олон гол дүртэй ч гэсэн яг хамгийн одоо гол дүрийн ширэлэх гэж юмхтай байгаа шүү дээ. Тэ одоо тэр нөгөө нэг одоо болцооны нэвтрүүлэгт орж байгаа жүжигчин болохыг хүссэн ч гэсэн ингээ бүтлгүүтэй даа. Тэгээд одоо хамгийн ихний бараг сценэр бол ингээд яг өөртөө найв адилхан айгүй олон хүнтэй ингээд нөгөө нэг сонгоо шалгуултанд ороод тэнцэхгүй ингээд нэг жоохон бүтлгүй явж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг хөрштөөгөө нэг тааралддаг шүү дээ, тий. Тэгээ хөрштөө ерөөсөө тэр залуу ингээ өөрт нь огт таалагдахгүй байгаа. Тэгээд миний анзаарснаар бол нөгөө таалагдахгүй байгаагаа илэрхийлж тэр хүнийг эвгүй байдалд оруулж чадахгүй улмаас тэг ингээд нэг худлаагаасаа найрсаг зан царайлаад тэгээд нөгөө өөр түшигч хүн байхгүй, өөр найз нөхөд байхгүй учраас ганц найзаа алдчихгүй гэсэндээ тэрнтэй ингээд нэг дуртай дургу уулзаал тэгэл баар яваал тий. Баар явж ийснэ ингээд би цаашаа уумааргүй байна гэж хэлмээр байгаа боловч нөгөөх нь уурлна гэж бодсон да за ууя гэд. Тэгээ нэг мэдсэн чинь хамт оронд орсон хэвтэж байгаа байхгүй. Тэр залууг гомдоохгүй тулд өөрийнхөө биеэр бараг ингээд тий. Тэр одоо эрэгтэйн одоо эгог нь хамгаалахын тулд өөрийнхөө биеийг хүртэл золиослж тэгээ яг өөрөө үнэхээр хүсээгүй ч гэсэн за тэгээл ингээд унтцсан даа гэж яг ингээд хэвтэж байгаа надад харагдаад. Тэнгүүд нөгөө нийгмийн одоо уламжлалт нөгөө сайн охин байх тий. Элдв янзын ийм одоо хитрхи хурц характертай байхгүй ч гэдэг юм хүн гомдоочихгүй гэдгийг айгуу тэгэж одоо айж өөрийнхөө тав тухтай байдлыг бусдын тав тухтай байдлын төлөө золиослдог эмэгтэй юм уу гэж надад анзаарчихсан байхгүй юу. Нөгөө талаас нь юу вэ гэвэл тэр залуу тэр эмэгтэйгийн хувийн орон зайруу ямар амар халдаж байна вэ? Уцаараа ярмаар ахт чинь ингээд нүдээр болно хэлж штэ те миний ингээд хувийн яриа байна түр гарч юу гэж хахад зүгээр би чинь ингээд сууж хүн тийм ч уцаар ярьж хахад энийг чинь би ингэчгүй тэгчгүй гэд бас юм асууж идэв. Тэгэхээр хэрвээ эмэгтэй хүн яг тэр оронд нь байсан бол ямар байх байсан бол хүмүүс яаж хүлээж авах байсан бол те алуурч нөө ёо тэр залуу надад тэр залуугийн тухай хэлэхгүй. Окей. За тэр залуугийн тухай. За чихтэй тэр. За яг эхний үзэгдэл дээр бол айгүй сайн залуу шиг яг ихсэн шүү дээ. Хүн нэг эмэгтэй зовлон жарлыг сонсоод ингээд итгэлийг нь айгүй тухайн өдрөө танилцсан мөртлөө нэг итгэлийг нь олцсон тий. Тэгээ би эхэндээ яг ямар кино үзэж байгаа яг сайн ойлгоогүй үзчихсэн. Тэгээ би энэ аюу сайн залуу байна гэж миний анхны инстинкт орж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй чи ингээ итгээ тайвшраад зовлонгоо яраад нөгөөх нь ойлгоод ингээ нүлэмсийг арчих гэж байснаа энэ чинь гів гинт ингээ нөгөө дайлцаад гисэн чинь би бүр би хүн өөрийгөө таньдаг гэж бодсон чинь бас болоогүй байна да гэд. Тэнгүүд нөгөө анхны сэтгэл хүнийг ажиглах тийм нөгөө юм сул доройч гэдэг юм уу ямар нэг хүний сул талыг ажиглаж дайралт хийхтэй тийм айгүй айхтар залуу байна гэж надад анзаарчихсан. Амар мэдрэмжтэй те юмыг ингэж шууд анзаарах айгүй сайтай айгүй анзаарахтай. Тэг хаана хин ямар юм сул дорой гэх юм уу одоо юу боломж болцоогоор дутмаг байна. Тэрэн дээр нь айгүй сайн тоглолт хийж чаддаг. юм байна л та тэгээ хүний чихэн дээр айгуу сайн цэцэг ургуулж чаддаг гэж ярьдэн штэ хүмүүс айгуу сайн цэцэг ургуул тэгээд эмэгтэйчүүдийг чи бол ер нь сул дараа эмэгтэй хүн бол сул дараа шүү би чиний нулимсыг чи арчиж өгье шүү гэс нэг тийм байдалд байлгаж байгаа юм шигтэй тэр залуу эхний тэр эмэгтэй байна дараагийнх олон болохоор тэр нэг охиныг авдаг штэ машиндаа суулгаад нөгөө тамиг татаа зогсчихсэн чи зургийг хотлоо авч байгаа юм шиг дүрсгээл дараа нь тэр нөгөө нэг залуу ажлын газрынхаа нэг залуу байсан санаж гинүү те тэр залуу бас яаж айгуу сайн манипуляшн хийж чаддаг л залуу юм байна энэ гол дүрийн залуутай тийм тэр талаар ярихад ингээд тэр ажлын газрын залуу нууган дагаж 70 яриг явъя гэжсэн явахгүй гэж тэгдэг штэ гэхдээ нөгөө нэг машинд нь альбомыг үзэж байхад тэр залуугийн айчсан зураг нь альбом дотор байсан. Тэгэхээр би тэр залууг бас алдсан байна гэж ойлгосон. Яаж хийж авч явж байгаа. Тэр ингээд ихтэй эмэгтэй хамааргүй яг өөртөө жоохон итгэлгүй ч юм уу ямар нэг тийм одоо өөрийнх нь олц олчмоор хүнийг яг агнжаагаал онж авч байгаа гэх яг л
одоо яаж иж байгаа л хохирогч болгодог хүн юм байна л гэж бодсон л доо. Яг үнэ. Тэгээд хамгийн гол нь эргээд хэлэхэд эрхэндээ оруулах ямар амархан байтай айгу алгуурхан зөөлхнөр хүнийг эрхэндээ оруулж чаддаг. Тэгээд аливаа төрлийн хүч хэрхийлэлч аюу аливаа төрлийн гэмт хэрэг яг ялангуяа хүч хэрхийлэл гэл яриа л да тий. Гэр бүлийн хүч хэрхийлэлч бэлгийн хүч хэрхийлэлч тухайн хохирогч даван туулагчдаа мэддэхгүйгээр алгуурхан аяархан өөрийнхөө эрх мэдэлтэй оруулдаг хамгийн гол нь зэрэг мэдлээ мэдрүүлтэл агаал байдал шүү дээ. Тэгээд тэр энэ залуу бол тэрэндээ айгу сайн юм байна, маш гармгаа байна. Тэр залуугаас тэгж जैन, тэр нэг жоох охиныг тэгж जैन. Бас нөгөө Лорагийн найз Алисник бас тэ алсан. Гэх мэт чинь тэ нөгөө Лора гэнт хойлоо дээрх. Тэгээд Лора бас айгу хэцүү дүр надад санагдсан. Маш хэцүү дүр. Хинч түнд итгэдэггүйтэй яадгүй л эмхтэй болохоор ч юм уу те хэрвээ яг тэрийг эрэгтэй хүн очиод ярьсан бол цагдаагийн алба хэрхэн яаж тэр хэргийг авч хэлцэх байсан бол тэр студиогийн доор тэр манаач үг яагаад тих байсан үгүй юу те тэр эмхтэй жинхнээсээ хагаад бүх үнэн хэлж ахад гэх мэтч та тэр эмхтэй хөөрхөн амт нөгөө маш их гимшилт хийцэн найзаагаа үлдээх ясгүй байсан гэж бодчихсон. Тэгээд ингээд өөрт нь нөгөө байгалийн зүнэн те ууга энэ хүн болохгүй гэж хэлээд хахад найздаа битгий надтай яваарай гэж хэлчихэд үлдээчихсэн. Тэгсэн чинь найз нь өгцөн байсан. Тэр хүнийг нөгөө ингээд цагдаад мэдгэцэн ч гэсэн барьж чадаагүй. Тэгээд ингээд бүр асар их нөгөө гимшил тэгээд явж исэн. Тэгсэн чинь нөгөө тэр хүнээ хараад ингээд өөрт ингээ хийж чадах юм байсан боловч ингээд хүчин мөхсдөд байгааг нь харах айгүй хэцүүсэн. Тэгээд ялангуяа нөгөө хайртай залуу нь итгэхгүй байхад бүр ингээд тэр мөч бол. Яг гэхдээ ингээ нөгөө эмэгтэй хүний хувьд тийм амар экстрим биш ч гэсэн ингээ нэг багаар юм жижиг дооцоор бид нар яг бас ийм хүчин мөхсдөх юмыг байнга мэдэрдэг шүү дээ. Одоо ингээд жишээлбэл ямар нэг юм боллоо одоо бие маань өвдөд байна гэж эмчид хэлэхэд ямбалж ийн ч гэдэг юм уу. Тэг үнэхээр л өвдөд ах чинь сүртэй юм биш байх ч гэдэг юм уу. Ингээд бидний үгийг юусаа ингээд ноцтойгоор хүлээж авахгүй ингэсгээд хаях гад идэг штэ. Яг адилхан зүйл нэрээ ингээд хэрэгтэй уйлсан бол шал өөрөөр хүлээж авах байсан. Тэг яг тэр нөгөө одоо ингээд эмэгтэй орж төрснөөс болж хүчин мөхсдөх яг тэр мэдрэмж бас ингээд яг тэнд ингээд амар тухалдуулж орж ирж байсан. Хүчин мөхсдөх тэр эмэгтэйд ямар ч сонголт алгахтай сонголт байн гэдэг чинь сонголттой хүн байх юм бол өөрийгөө мэдрэн тухайн өгсөн сонголтоос улбалаа ямар шийдвэр би гаргах уу гэдгийг бас шийдэнтэй. Гэтэл нөгөө шийдвэр гаргах тэр процесс байтугай сонголтч байхгүй өгөхгүй байгаа байхгүй тэр студиогийн тэр одоо нөгөө бие хамгаалагч гэдэг нь хамгаалагч өгөн байна тийм. Үүдний хамгаалагч байна. За тэр цагдаагийн алба ч гэсэн. Өөрөөсөө нөгөө сонголт байхгүй байх гэдэг чинь яг хүнийг тэг хүчин мөхсдөх хүн сонголтгүй болохоор л хамгийн мөхсддөг байна. Тэр нөгөө тэр нөгөө нэг залуу найз залуу нас байсан ш нь нөгөө хичнээн найз бүсгүүд амар хайртай ч гэсэн нөгөө үгийг нь яг бас шууд хүлээж авахгүй тий эргэлзээд чи яг үннээсээ байна уу адилхан хүн байсан юм шүү бодлаа юм шүү чи зүгээр хий мургуулад байгаа юм шүү тий тэнгүүд ингээд нөгөө л нэг одоо бидний сайн ирчүүд гэж нийгмийн одоо ирчүүдийн массын одоо дийлэнхийг нь бүрдүүлж байгаа сайн ирчүүд эмэгтэй хүн тайртай юм за ингээд хизээч одоо тэр нөгөө залуучууд ч муухай юм хийхгүй мөртлөө биднэрт үл итгэх, үл хүндлэх, үл хайхрахаараа бидний ингээд ийм хэцүү асуудлуудыг тий улам хэцүү болгоно гэх юм уу. Хэцүү байгаа юмыг шийдэхэд одоо ингээд тэг болоод байна гэх юм уу тий. Тэрийг их эвтэхнэр дүрсэлсэн болов гэж би бодоод байна. Тэгээд эцэст нь мэдээж одоо кинон дээр бол хамгийн одоо найдвар өгсөн хэсэг нь за миний буруу байж уучлаарай. Би чамд итгэх ёстой байж гэж ирсэн ингээд яг бодит амьдрал дээр байнга тийм гардгууч гэсэн кинон дээр ядаж ингэж эрэхтэй ингэж буруугаа хүлээж ойлгож ирж байгаа нөө эмэгтэйдээ итгэе гэж байгаа нь гоё байсан л да. Бас ийм байж болдог шүү
гэдгийг хүмүүст бас өгөөд нь шүү дээ. Хүн буруугаа хүлээж болдог, уучлалт гуйж болдог, уучлалт гуйна гэдэг чинь өөрөө бас процесс байдаг гэдгийг хүмүүст өгч байгаанаас айгүй гоё. Түрүүний би чиний ярьсан дээр нэг нэмж хэлэхэд чи түрүү бодит байдлыг нь үгүйсгээд байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь эмэгтэй хүн өөрийнх нь зүн сайванд итгэж болохгүй юм шиг тэг бодит байдал үнэн биш юм шиг байлгаад эмэгтэйчүүдийг хөвчтөн тэгж нэг юм буруутгах, үл итгэх тийм хандлагатай дандаа нэг юм газлайтинг маягийн багц тэ дандаа хүмүүс тэрийг айгуу сайн гаргаж ирсэн юм шиг надад санагдсан. Яг энэ киноор тэгээд тэр залуугийн хувьд бол бусад хүмүүсээс үлгэр жишээ аваасаа гэж бодож чинь эмэгтэйчүүд ч тэр ирчүүд ч гэсэн тэр тэ бас буруу яаж болдог шүү, алдаа гаргаж болдог. Гэхдээ тэгвэл эндээсээ суралцаад урагшлах нь айгүй хамгийн чухал. Тэ ямар нэг юм ямар ч бас авсан л аж тараад тухайн процессаас. Одоо миний одоо үзэгчдийн дийлэнх нь эмэгтэй л дээ. Гэхдээ яг тоотой хідэн ирчүүд бас үздэг. Тэгээд ингээд ерөөсөө өмнө нь харж байгаагүй бас юм үнцгөө би мисожины туслаад байгаа юм шүү. Тэгээ энэ патриархи чинь надад бас өөрт маань халтай юм шүү гэдгээ ингэж ойлгож эхэлж байгаа гэж хэлж байгаа тийм ирчүүд байдаг л да. Тэгээд тэднэрийн одоо юу гэх юм бэ? Одоо тэднэр зориулж гэх юм уу? Одоо энэ кинон дээрээс ч гэх юм уу сургахад одоо нэг тийм одоо мэрэгжлийн хүний үүднээс те ийм одоо нийгмийн тогтолцоо ийм байхад одоо яамаар юм те яаж ингэж нөгөө independent одоо нөгөө сүргийн сэтгэлгээнээс одоо салах хэвээр юм ч юм уу энэ талаар ингээд нэг жоохон дэлгэрэнгүй ярьдаг болох уу? Мэдээж зэрэг бид ингээд яг юу одоо сүрэг гэлж сая тэгсэн шүү дээ. Тэгэхээр бид нар сүргээр амьдарч байгаа юм чинь энэ нийгмийн хөвсөн тогтмол тогтцоо ойлголтыг энэ соёлыг бид өөрчлөхөд маш хэцүү ганцаархна. Тэгэхээр яах вэ гэвэл угтаа бол бид нар ингээд яг өөрөө өөрсдийнхээ бүлэглүүдээ бий болгоход найзуудтай ярьж өгөөд хүшин ингэдэм биш би чинь нэг удаа тэгсэн байхгүй тэр чинь би тэрэн дээр алдаатай байсан байлээ. Яг нэг тэгж хэлэхээр яг нэг удаа найзууд чинь шоолно, хоёр дахь удаага сонсно, гурав дахь удаага нэрээ тийм үгээд өөртөө амиг бас яриад энд би ярихад эрүүл аюулгүй орчин юм байна. Намайг хинт шүүмжлэхгүй юм байна, шоглохгүй юм байна гэдэг нэг тийм орчинд ядаж найзуудынхаа хүрээндээ би болгочих юм бол найзууд чинь гэртээ очиод өөрсдийнхээ юу аав ээж ах トゥ хамаатан садаа үр хүүхдтэйгээ бас тэгж харьцаж эхлэх юм бол бид нар яг ингээд өөрөө бүрнэ тэгээ сургууль дээрээ багш нартайгаа ч юм уу та үзэгчд аль хүрээлэл дээр байна яг өөрсдийнхээ байгаа хүрээл дотроо баг хэмжээгээр багч гэлтгүй л дээ тэр нэг олон жижиг юм чинь бүгдээрээ нийлээд том болно шүү дээ тий нэг том бүхэллэг болно тэр жижиг гэлтгүүгээр багаар нэг тийм өөрийнхөө хамт олныг бий болгох гэх юм уу та шантрахгүйгээр мэдээж гихний удаад айгүй хэцүү байна гэлээгээд бидэнд амьдрахад амар хэцүү байна яг энэ нөхцөл байдалд цэцгийн эрхт соёлд ирчүүдэд маш хэцүү байгаа тэрийг айгүй сайн ойлгож байна ирчүүдийн бүлэг дотроо айгүй харгас маш зэрлэг маш хатуу чанд дүрмтэй байдаг тэрийг мэдэн тэрийг дагахгүй бол ирчүүд хоорондоо бие бинийгээ айгүйх бас бүлгэлдэг те шоглдог даапалдаг шейминг хийдэг буруутгадаг хочилдог тэгээд заалчгүй бүлэгтэй багтахын тулд нэг архитаар суухаараа л нэг уйлж унжиж юмаа ярих ёстой юу аксын тавих ёстой юу тэгхгүйгээр зүгээр илэрхийлж болох уу та өөрийгөө тавьчихлаа адилхан хүн штэ гэдэг те тэгээ үүн дээр нэг жишээ хэлэхэд би дээр үед одоогоос хэдчнэж жил өмнө юмтэй ирчүүдтэй ажилладаг гэсэн яг хүч хэрхэлүүлдэгч ирчүүдтэй яг сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байхад тэд нар ч гэсэн бас илэрхийлжсэн байхгүй тийм орон зай өртөөсөө байдгүй ерөөс өөрийгөө илэрхийлэх гэхээр гэртээ илэрхийлэх гэхээр ээж аав нь шоглоод шоолоод даапалаад загнаад идэг чи одоо ирэх үе юм байж юу яриад байгаа юм гээл те найз нөхөдтэй хэлэхээр нөгөөдөл нь бас тоодгүй тэр нөгөө ирчүүд бас өөртөө илэрхийлэх тэр орон зайгаа өөртөө л бий болохгүй бол эмэгтэйчүүд бид ч гэсэн хичээж та бүхэнд туслах гад гэхдээ бид нар бас өөртөө орон зайг бас бодохгүй бол бас болохгүй байгаа тийм бид бас амьдрах хэрэгтэй байна тийм
Аха. Би нөгөө нэг ерөнхийдөө би ч одоо мэрэгжлийн хүн биш шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнд амар их зөвлөгөө өгөх одоо надад ирэх байхгүй. Гэхдээ яг ингээд нөгөө одоо юм токсик харилцаанд байгаа хүмүүс ч юм уу тий хүчирхийлэлтэй харилцаанд байгаа хүмүүс бол би одоо ингээд засаж залруулах гэж хичээх хэрэггүй. Одоо хүчирхийлэгч хүн одоо өөрөө хүсэхгүй бол хизээч өөрчлөгдөхгүй. Тэр хүн нэг одоо ингэж засаж аавна гэж цагаа үрж амьдралаа үрж одоо аймнасаа аюулд оруулж исэн дөрвөл ер нь сал зүхт гэдэг байхгүй. Тэгээд байхад л надад аюул олон хүмүүс одоо ийм одоо миний нэг сүүлийн нэг хэд хэдэн видео байгаа одоо анх танилцсаад одоо зайгаа барих 30 red flag ч юм уу тий эсвэл сэтгэл зүйн одоо хүчирхийлэл үлдэж байгаа 30 шинж ч юм уу тиймэрхүү ингээд одоо мэдээлэлтэй бичлэгэнд ор аюул олон хүн ийм шинжүүд нь одоо манай ингээд хамтрагчд байна. Би одоо ингээд засаад авч болох уу, энэ хүнийг өөрчилж болох уу гэж аюул бас ингэж юу үлдээдэг, сэтгэл үлдээдэг. Тэгээ би одоо ийм асуултан дээр хариулах надад одоо мэдлэг байхгүй учраас одоо би яг танаас асуумаар байна л да. Маш хэцүү асуулт. Яг гэвэл угаасаа ямар ч хүнд яг хоёр биендээ анхаартай гэж бодоод суудсан байгаа. Тэгээд би хүчирхийлэгч юу гэж анханасаа шууд хэлдэггүй. Тэгээд тэр нь зарим хүнийхтэй 8 жилийн дараа, зарим хүнийхтэй 10 жилийн дараа, зарим хүнийхтэй сарын дотор гэх мэт илэрдэг. Тэр болгонд эмэгтэйчүүд ихөө даван туулагчид л гэж хэлээ да. Яадаг вэ гэхээр дандаа юм ихтгэл найдвар төрж хамтдаа байж байгаа. За энэ ингэчих болоо да одоо сайжирчих болоо да. Яг бол нөгөө талаас тийм дандаа итгэлийн төрүүлждэг учраас найзаагаа уучлаарай, хөгшнөөгөө уучлаарай, хөгшин жоохот ихгүй чи жоохон хоолны давсаа тааруулсан бол хөргөнчөндөх ингэсэн бол гэх мэтчлэн те. Дандаа нэг тийм итгэл найдвар нэгдүгээр төрүүлж идэг. Хоёрдугаар дандаа тухайн эмэгтэйгийн буруу байсан юм шигээр ярьж идэг учраас нөгөө хүмүүс чинь эмэгтэйчүүд за би тэгвэл өөрийнхөө энэ дан үйлийг өөрчилчих юм бол миний намайг дахиж ингэхгүй дээ хайр болвол тэгдгүй штэ гэд. Тэгээ нөгөө ярих юм бол нэг том сэдвэлтэй тий. Тэгээд олон жилийн өмнө за бараг 8-9 жилийн өмнө GoGo дээр би бас нэг яг ярилцлага өгсөн яг энэ талаар. Тэрийг бас олж уншвал тэрэн дээр нэлээд дэлгэрэнгүй байж байгаа яг ямар асуудлууд байна. Хүн яг чиний хэлснээр хүн өөрөө л хүсэхгүй бол хүн хизээч өөрчлөгддөггүй. Хүчирхийлэл үйлдэхэ болно гэдэг бол үнэхээр маш хэцүү, үнэхээр олон жилийн бүх насан туршдаа сэтгэл заслын үйлчлэгэнд явж ээж зан үйлээ өөрчдөх, энэ бодлоо өөрчдөх, нийгмийн хэвшилтэнд тогтсон энэ ойлголтоо өөрчдөх, соёл үнэт зүйл итгэл үнэмшлээ өөрчилж ич хүн болно гэхээс биш за окей болчих гэд нэг болчдөг тийм юм бол биш байх. Яагаад гэвэл энэ тухайн хүний итгэл үнэмшил үнэт зүйлтэй холбоотой зүйл болохоор зэрэг. Дараагийнх нэг хэлмээр байгаа юм нь юу вэ гэвэл миний яг докторийн судалгааны ажил болохоор яг гэр бүлийн хүчирхийллийн даван туулагч эмэгтэйчүүдийн талаарх судалгааны ажил багхгүй. Тэгээд харамсалтай нь бол англи хэл дээр бичиж байгаа, англи хэл дээр явагдсан судалгаа. Монгол хэл дээр гэхдээ үзэгчид хэрвээ сонирхож байвал монгол хэл дээр сэтгэл зүй таны амьдрал гэдэг нэг сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргадаг сэтгүүлээд өнгөрсөн жилийн дугаар дээр монгол хэл дээр хэвлэгдэж гарсан. Монгол эмэгтэйчүүд яг гэр бүлийн хүчирхийллийн талаар яг юу илэрхийлж байна? Яаж тэр гэр бүлийн хүчирхийллээс өөртөө гарч явсан бэ гэдэг талаарх тэр амьдралын туршлагуудыг тэдний жишээнүүдээс бас уншаараа тэднээс бас ирч хүч аваараа маш зоригтой, маш хүчтэй 21 эмэгтэйчүүд оролцсон судалгааны айгуу том судалгааны ажил басан байхгүй чанарын судалгаа. Тэр эмэгтэйчүүдээс бас туршлага судалж болно шүү. Яг юм академик хэлбэрээр бичсэн бисэн илүү ингээд өдөр тутам бид ингээд хоорондоо ярилцж байгаа юм шиг тийм маягаар бичсэн арай янзлсан гэсэн үг л дээ хэллэгийн. Тэгэхээр тэрийг бас монгол хэл дээр олоод уншихыг хичээгээрээ. Монгол эмэгтэйчүүд яг яагаад бид тэр итгэл найдварыг байлгаад байдیں۔ Энэ бол яг таны ч бас буруу биш те бидний соёлоос нөлөөлж ийн эцэг гих нутаг усны хүлээлт гэж нэг юм байна. Тэр хүлээлтэнд доор амьдрахгүй бол би өнөөдөр яах вэ? Өөр хүүхэд минь яах вэ? Миний нөхрийн нэр төр яах вэ? Ээж аавын нэр төр яах вэ гэд бидэнд бодох юм айгүйх байгаа. Тэгээ тэр болгоны эсрэг би юуны тусламжтайгаар босох бай. Бид ганцаараа бол эсрэг зогсож чадахгүй байхгүй. Ганцаараа салж авч чадахгүй. Тэр үнэхээр хэцүү. Маш олон нөөцүүд, боломжууд, бололцоонууд хэрэгтэй.
тийм дотоод ба гадаад гэлтэй. Тэгэхээр яг миний өөрийн дотор надад ямар нөөц боломжууд байгаа гэдгээ эхлээд би тодорхойлоод авчих юм бол гадаад нөөц боломжуудаа харахад бас амархан болчихно. Гадаад гэдэг нь болохоор хүн хоорондын харилцаа, бит хоёр түрүү ярианыхаа ихэнд харилцаа юм чинь гэж ярьжсэн. Тэгэхээр надад өнөөдөр намайг туслаж дэмжих хэн байна? Миний ээж аав байна уу? Ах トゥ хамаатан садан байна уу? Ажлын хамт олон байна уу? Зарим хүмүүс ихтэй бол ажлын хамт олон гэр бүлийнхнаас нь илүү сайн тусалдаг, ирээд нүүлгээд өгдөг, ингэдэг тэгдэг гээл тэгжсэн. Мэргэжлийн байгууллагууд байна уу? Тэг хүчирхийлэл эсрэг үндэсний төвгээд байгууллага байна. Цагдаагийн 107 гээд утасны дугаар байна. 102 гээд утас байна гэх мэтчлээ. Тэр нөгөө одоо угаасаа хуультай болсон. Тэгэхээр 102 тандаж болно, 107 тандаж болно. Тэндээс хуулийн зөвлөгөөгөө авч болно. Хүчирхийлэл эсрэг үндэсний төвөөс юм авч болно. Гэхдээ мэдээж хэрэг энэ надад энд ингэж арай цуухт бол маш амархан. Дотор нь амьдарч байгаа хүнд бол маш үнэхээр хэцүү. Ганцаараа гарч явхад маш хэцүү. Тэгээд дээрэс нь хүүхдтэй бол бүр хэцүү бодолцох асуудлууд маш их байгаа. Тэгэхээр эхлээд нөгөө аюулгүй байдлын төлөвлөгөөгөө гаргаад за яг надад юу байна, юу байхгүй байна тэдгээрээ бэлдэн тэ. Тэгээд дэмжих хүмүүс юм байна, намайг сонсдог хүн юм байна, шүмжгүйгээр сонсдог тэ. Гэж хэлээ да тийм мэдээж эргээд дахиад хэлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчдээс холбогдороо мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аваараа та ганцаараа биш энэ бүх юмудаа ганцаараа туулах жаалабгүй энийг энэ бол таны буруугаас болсон зүйл биш л гэж хэлээ да. Авчмаа. За киноны одоо нөгөө яг болцооны нэвтрүүлгийн талаар яриа л да. Тэгээ энэ ингээд 1970-аад онд болсон үйл явдал шүү дээ тий. За хоёлаа нөгөө нэг хөтлөгчт нь продюсерууд нэрхтээ продюсерууд нь амар мисожинистик эмэгтэй нэг зүгээр юм одоо хөөхөн юм хүүхэлтэй шиг юм гоё бэлэг байж байхыг хүссэн шүү дээ тий. Тэгээд яг ингээд шэрлийн үүднээс за яг шэрл бол яг жинхнээсээ хүнтэй болцох гэж нэвтрүүлэгт ороогүй зүгээр нөгөө жүжигчийнхаа карьерийг өсгөх гээд орсон. За тэгсэн чинь ингээд нөгөө тэнд ингээд байсан 3 залуу байна шүү дээ. Яг үндэ одоо нөгөө бид нэр ингээд эмэгтэй хүнийг хүнээ зөв сонгох чинь яасан юм бэ чи өөрөө ойл дуртайдаа ингээд юм хүчрхийлэгч өөдгүй юмтай очиж наалтчаад дараа нь гоншгонлоо гэж дандаа ингээд даван туулагчдыг буруутгадаг. За тэгээ энэ жишээн дээрээс одоо энэ тэмцээнд одоо энэ нэвтрүүлэгт байсан 3 хүнийг л яг ингээд гуруулan ингээд бодъё л та тий. Царайг нь хараагүй байгаа, харцаараа холбогдоогүй байгаа, зүгээр яриаг нь сонсож байгаа. Гэтэл ихнийхэн залуу нь ийм усан тэнэг одоо тий юу ч иддэггүй ямар ч мэдрэмж авахгүй тий ийм ямар ч харизма авахгүй тэрнтэй юу ч ярих аргагүй тийм залуу. Хоёр дахь нь болохоор тийм илт шалэг тий зөвхөн ийм хоёрдугаар сувгийн юм хүсээд байгаа юм шиг. Тий ярьж байгаа юм дандаа л би хааг нь унтах хэвтэх тийм юм яриадс. Тэгэнгүүт нөгөө хоёртанд харьцуулагдангууд нөгөө жинхэнэ алуурч хүчрхийлэгч чинь ядаж мэдрэмжтэй нөгөө хүнийхээ сонсмоор байгаа юмыг нь хэлж чадчаа нөгөө манипуляц хийхдээ илүү гайгүй. Тэгээ харьцуулагдангууд ингээд хажууд нь хамаагүй гайгүй гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүт одоо тэгэд чи тэгвэл нөгөө хоёрын сонгох нь яасан юм бэ гээд. Гэхдээ хинч хизээч тэр хоёр хүнийг одоо мэдхгүй хэнийг нь доторхыг хүний доторхыг харж чадахгүй ажиж тэр ихний хоёр хүнийг одоо сонгохгүй шүү дээ. Тэгээ сонгосон ч гэсэн баг буруутай шүү дээ. Тэ? Тэгэл эсвэл чи өөр шаллыг амтаа очиж нийллээ ч гэдэг юм уу тий. Одоо тэр хоёр залуу алуурчны хажууд л гайгүй харагдаад байгаа болохоос биш. Яг бас ингээл одоо үерхэж болцсон гэхээр бас л асуудалтай хүмүүс байгаад байгаа. Тэр хоёр залуу юу? Ер нь айгүй хэцүү хүмүүсээс нь тий. Гэхдээ надад юу бодгцсан гэвэл өдөр тутамд хажууд байж лээдэг. Өдөр тутамд бид энэ тэнд тааралдчил байдаг хүмүүс. Тэр хүний хажууд яг үнэн чиний эснэр тэр хүний хажууд л айгүй дажгүй юм шиг харагдаад санагдаад байгаа боловч нүдэрээ нэмсгэлсэн тэ нэг юм хуурамчхан харизматик юм шиг тэ боловч зүгээр л яг л өдөр тутам байдаг айгүй мисожинист эмэгтэй хүнийг зүгээр л яг нэг эд зүйлс эрэгтэй хүнд үйлчлэх ёстой зориулж танд зориулж би байж ах ёстой шүү танд зориулж би нэвтрүүлэгт орж байгаа шүү гэсэн нэг тийм хүлээлттэй нэг тийм хоёр хүнтэй нөө тавьж байгаа асуултууд нь гайхаж харж марж байгаа нь хүртэл те яагаад тийм асуулт тавьж байгаад гайхдгийг яахнаасаа те гэх мэтчлэн те нөгөө тиймэрхүү нэвтрүүлгүүд угаасаа дандаа эмэгтэй хүнийг нэг юм
дорд үтсэн гэж хэлчихэр одоо яа гэм бол сул дорой байдалтай эрэгтэй хүнд зориулсан уйхан зөөлн даруу төлөв чанга дуурж болохгүй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болохгүй ухаантай эмэгтэй хүн байж болохгүй сайентист шинжлэх ухаанч байж болохгүй гэх мэтчлэн нэг тийм байдлаар байлгадаг тийм одоо яг тэрнтэй адилхан юу гэвэл нэг дэлхийн мис бас байна те гэх мэтчлэг бүгдээрээ л адилхан нэг зэпи нэг урсгалтай яг нэцгэн хэрэгт соёлыг сайхан түгээн дэлгэрүүлж байгаа үйлчлэгийг үзүүлж байгаа түнүүчүүдэд те эр хүнд үйлчилсэн гэх юм одоо Эр хүний харцсан зориулсан. яг нэр хүний харцсан зориулсан тэр хоёр продюсер нэг хөтлөгч хоёрын хоорондоо ярьж байгаа тэр үгснүүд нь те ямар муухай вэ хөтлөгч хин Шэрэл өөрийнхөө асуултыг ингээл асуунгууд илт дургуцаал те хэрвээ эрэгтэй хүн тийм асуулт асуусан бол юу гэж байгаа бол вау чист нэрэ мундаг шүү угаасаа юм мундаг те чи гэл шууд тэгж хэлдэг ирчүүд хэрвээ тийм юм асуусан бол Тэгээ уурлаад тэгдэг чинь өглөгчинг одоо дуусны дараа зайлуулаад дахиж хизээч минийд нь бити харагдуулаарай гэдэг шүү дээ. тийм тэг шууд гарч аваад Одоо энэ гэхдээ ингээд яг шоу л ийм тохиолдол байсан юм шиг мөртлөө гэтэл бодит амьдрал дээр бас энэ ингээд байж л байгаа шүү дээ. Бид нарыг байнгас номлодог юм маань ерөөсөө л чи даруу бай, чи хатан ухаантай бай, чи төвчээрээр амьдрал авч явна. Одоо 2-3 хоногийн бишээ бараг өчигдөр одоо Монголын маш алдартай зохиолч ихтэй нэг тийм viral пост бичсэнээс одоо хажууд ч мууч хамаагүй нэг нөхөр байж иж амьдрал чинь бүрэн бүтэн болдго юм уу одоо тэгээд ядчихва одоо тэгээд одооны хүүхнүүд одоо эр хүнтэй хүнгүй амьдрна гэж томордог болж гэтэл зайл гэр гэдэг чи хажуудаа мууч гэсэн л нэг юм байх хэвээр баг аригчин байсан ч засаж аваад төвчээд амьдр гэсэн тийм л юм биччихэлтэй тэрийг нь маш олон юм ихтэйчүүд бас ширэлж юм л одооны хүүхдэнд харин хуваа бодсон яасан одоо монголоор дөрөн сингл ээжүүд байна. Тэд нэр одоо ингэж том юм ярьж илүү юм хүсэж одоо нөхрөөсөө салаагүй бол илүү бүтэн амьдрах боломжтой байсан ч гэсэн одоо эр хүний засаа залаад аваад явхад одоо хитрхи гоёдохын гинэ эднэр тэгээ одоо ингэж ганц бие байж ах заяанда таарсан юмарсан гэдэг. Тиймэрхүү юм явж байна 2025 он болох гэж байхад тэгэхээр ингээд 1970 онд байсан тэр шоунаас бид нэр нэг одоо ахаад шалаагүй байхгүй яг сэтгэлгээ маань яг тэр хавцаа байж байгаа. Яг эмэгтэй хүн бол зүгээр эр хүний харцанд зориулаад харагддаг сонсогддоггүй байвал яг гоё гэж л ярих гэдэг шүү дээ. Одоо болтол. Тэгэхээр нөгөө хүний орчмоо гэдэг чинь тэгвэл юу юм бэ гэдэг рүү орох юм биш үү те яриа. Тэгвэл эмэгтэй хүн гэж хэлэх нь өөрөө айгу өрөөсгөл юм шиг. Хүн гэдэг чинь уул нь яг эрэгтэй хүнтэй л би хамт тэ энэ хүн төрлөختөн чинь хамттай оршин тогтномоор ахын. Тэгт чинь тэр муухан ч гэсэн эр хүн гэдэг тэр өдөр стандарт яагаад заавал би тэр архичин хүнийг тэр хүнийг засаж залруулж амьдрах хэрэгтэй вэ? Би ч гэсэн тэр хүнтэй адилхан аз жаргалтай тайван амгалан амьдрмаар архичин хүнтэй өдөржин шүнжин хамт амьдрах ямар амар хэцүү байдаг вэ? Хүчирхийлэгчтэй 24 цаг амьдрах ямар хэцүү байдаг вэ? Би махбод байнгын ийм юу гэдүүлээ ийм чангарсан байдалтай байнгын ийм алармтай сэрүүлэгтэй юм шиг байна. Тийм нөхцөлд яагаад эмэгтэй хүн амьдрах ёстой гэж яагаад эрэгтэй хүн үгүй гэж. Тийм хизээч одоо би аригчин хүүхнийг засаад ав, явдалтай хүүхнийг засаад ав. Одоо ухаанаараа залаад одоо эмэгтэй хүн чинь төрхөн амтан одоо тэнэгхэн амтан алдаж яваа эмэгтэйг засаад ав гэж ярьж байгааг бол би ерөөсөө сонсоогүй. Тэрнээс бүр хамаагүй наадлын юм дээр хай тийм ихнэр бай гэж юу гэдэг юм одоо тий нөхөртөө хаягдах гэж байгаа юм гэж ярьдаг болохоос эмэгтэйнийг бол засаад ав гэж ярихыг би бол ерөөсөө нэг ч хүнээс сонсож байгаагүй. Эрэгтэйнийг бол алдсан ч гэсэн одоо яах вэ? Эр хүн шүү дээ. Эр хүн тий эсвэл одоо нэг дэрэгтэй ингээд нэг бүх үйлдэлийг заагаад одоо ингээд хөтлөөд явахгүй болвол ингээд нэг л буруу замаар л явчих гэдэг нэг жоохон хөвч юм яриад байгаа. Тэгсэн мөртлөө ингээд өрхийн тэргүүн бүх шийдвэрийг гаргадаг одоо юм одоо бараг л одоо бүхний мэдгч хаан шиг хүн гэж яриад байгаа. Аль нь юм гэхээр мэдгүй. Парадокс байна тий. Нэг бол юу ч мэдэхгүй ингээд өөрийн ухаангүй наашаа гэсэн хүүхэн болгоныг дагаж авчих гад хоол мол гизээрээ ингээд захирагдаад гизээрээ ч юм уу эрэгтэйний ходоодоор нь бацдаг эсвэл ингээд үтрэгээрээ бацдаг л тий нэг үтрээ хоол дагаж авчих гал
Эсвэл ингээ эрэгтэй хүн эмэгтэй хүний ухаан богино үсэн урт эрэгтэй хүн ч одоо ингээ алсын хараатай бүх ингээ мундаг шийдвэрийг гаргадаг гэдэг юм. Тэг ингээд яг аль нь гэдгийг мэдэхгүй. Яг хаана байх ёстой юм бэ гэж үзэж байна. Тэгээ эрчүүд яг хаана байхаа болон тогтцоолоос амар энэ дундаа байж болох уу? Өрхийн тэргүүнийхээ ажлыг хамтдаа хуваалцаад хийж болох уу? Тэртээ тэргүү энэ өрхийн ажлын ихэнх юмыг эмэгтэйчүүд нуруунд дээр угаасаа айлч өрхөд эмэгтэйчүүд байгаа. Тэг хэдий өрхийн тэргүү эрэгтэй хүн гэж байгаа ч гэсэн тэр гэрийн эмэгтэйчүүдийг жижиг юм дээр анхаарлын төвлөрүүлдэг гэдэг боловч тэр олон жижиг юм чинь нийлээд том юм болдог. Тэгээ тэр том юм чинь нийлээд стресс болдог. Тэгээд эмэгтэйчүүдийг ааштай гэдэг болмаар. Тэгээ гэх мэтчлэн бид нар зүгээр дор бүрнээ өөрсдийнхээ амнаас гарч байгаа үгэндээ гаргаж байгаа хандлагатаа тэр хандлага нөлөөлж байгаа үнэтэл ихтгэл үнэмшлэндээ айгу болгоомжтой байх авахын авч хаяхын хаях цаг болсон юм шиг гэж чиний хэлснээр 2025 он одоо гарах гэж байна. Тэгээ 2025 онд бид яг өнөөдрийн ийм байдлаараа ийм амьдралтай ингэж амьдрах юм уу те нэг талыгаа болохоор дорд хүйс гэд нэрлэлцээ одоо 2 дахь 3 дахь хүйс ч юм уу одоо хаашаа чинь ямар ч учиртай ерөөс ойлгомжгүй те нөгөөтгөөгаа болохоор ингээд тэнгэрт залт тий тэнгэрт залтсан зөвхөн тэр хүн л уулан дээр гарч идэг хэмрэн тэрэгж идэг те. За киноны турш одоо танд хамгийн их зөв санагдсан сцен юу вэ? Бүгд кино хэлхээс ахвалал бүгд маш их санагдсан. Би ер нь нэг иймэрхүү кино баг үзтгүү гэж яриандаа ихэндээ гэсэндээ тэгэхээр өмнө би өөрийгөө бэлдсэн л тэгэхээр бах уншиж байгаад үзсэн. Ер нь юу руу орж байгаагаа эхлээд сэтгэл санааны хувьд маш сайн бэлдсэн гэж би өөрийгөө бодсон юм л та. Тэр маш сайн бэлдэггүй л байсан бэл яг миний бодож байгаа шиг байгаагүй. Тэгээд түрүүний бит хоёрын ярианы ахин дээрсэн шиг яг өдөр тутамд нэг тийм хамаагүй юм биш зүгээр ингээд надад ч тохиолдож болно миний ээжид ихчид дүүд охинд хинт ч тохиолдож болох. Тийм болохоор надад зүгээр бүх хэсэг нь амар санагдсан. Тэр нэг онгоцны үйлчлэгч эмэгтэй байдаг штэ. Юшкаф юунуудаа ингээд зөвлгүүлдэгтэй тэр эмэгтэй надад амар хэцүү санагдсан. Хамгийн ихний эмэгтэй өөрийнхөө амьдралыг яриад уйлахад тэрийг очиж ингэж өөрийнх нь зөвшөөрлгөө ингэж очиж ингэж байгаа нь вау ямар амар вэ гэж бодсон. Би тэгэл яг тэр нулимсын гэсэн чинь надад айгүй эвгүй мэдрэмж ингээ би вау пал хэл явсан. Яана ингээд биэнд нь ингээ хүрчиж байгаа юм уу болдгийм үү ингэж гэлтэй. Надад нөгөө зүрх бүгд. Тийм. Надад нөгөө нэг нэвтрүүлгийн дараа хойлоо нөгөө нэг газар сууж агаад тэгээ эхэндээ уг нөгөө амар өөртөө таалагдчихсэн чинь яг уг нэг анхны сэтгэл төрүүлэхтэй амар сайн штэ нөгөө алдарчин залуу. Тэгж жаал яхахгүй маска унгаал нэг ингээ хүнийг ингээ бараалхчихдаг тий. Гівгэн тийм нөгөө магадгүй яг эмпати байгаа царай гаргадаг учраас нөгөө яг хүнтэй яг жинхнээсээ ингэж харьцаж чадахгүй эхэндээ жинхнээсээ мэдэрж байгаа юм шиг царайлж ирсэн яг нөгөө жинхнээсээ ойлгохгүй болохоор ингээд нөгөө жүжиглж байгаа нь мэддэгдээд тэрнээс болоод нэг пал гэдэг. Тэгээ нөгөө дахиад хоёлаа нэгийг уух уу гэсэн чинь нөгөө зөөгч эмэгтэй өөрөлд харсан чинь айгүй урд ингээд үгүй гэдгсэн чинь нөгөө эмэгтэй айгүй ойлгоод одоо манай хаацсан дахиж өгөхгүй гэж тэгдэг шүү дээ. Тэгэл гараал яг нөгөө машин руугаа алхсан чинь дагаал явдаг өдөр яа амар байсан те. Яг ингээд хурдалсан чинь яг хурдлаад тэгээд яг ийм юмд өртөж байгаагүй эмэгтэй үнэхээр байхгүй. Орой үуч араасаа эрэхтэй хүн дагуулж үзээгүй хүн байхгүй. Тэгэл тэгсэн чинь бүр ингээд миний зүрх ингээд дагаад ингээд пал гэж хэлсэн. Яг ингээд нөгөө төлхүүрээ ингээд оруулж чадахгүй байсан чинь би бүр энд гармаа салглаад би бүр яг ингээд өөрөө тэнд чинь ингээд бараг хүнд хөөгдөж байна. Тэг яг ийм тохиолдолд яах вэ гэж нөгөө угаасаа ингээд бие бэлтэж байгаагүй бас эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Гурван завсраа ингээд төлхүүрээ салаа авчил тэг бие хамгаал гэд. Яа тэр үзэгдэл бүр яг нөгөө эмэгтэй хүн болгоны айцыг яг орой үз ширхтэй хүнд өөрөөсөө хамаагүй том биетэй өөрийн чинь тэгээд чамд муу юм хийхийг зорж байгааг чи мэдж байгаа хүнээс зугтчаад гэхдээ бас нөгөө нэг бусдад гай болчихгүй хүмүүсийн анхаарлыг татчихгүй хүний эвгүй байдалд оруулчихгүй гэсэн тэр нэг хүмүүжлээсээ болоод тэнд ойрлоо чарлаад явж чадахгүй асуудлаа чимээг хүн өөрөө шийдэх гээд ингээд
явж байгаа тэр яг ингээд бүр амар танилцсан юмсан. Тэгээ тэр үед миний бүр ингээд хөлс гараад хөлөрцөн байсан шүү дээ. Харин тэр айгу маш хэцүү. Надад л айгу удаан өнгөрсөн яг тэр хэсэг. Амар удаан ёо. Энэ кинод хизээ дууссан болоо хурдан дуусаасаач гэж бодох шиг нэг хэсэгтэй. Ингээ харсан ч цаана 20 минут дутуу байна гэж нэг хараад. Харамсалтай. Тэгээд өнөөдөр дэлхий дээр эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалах ёстой гэж эмэгтэйчүүд өөртөө хамгаалах сургалтууд угаалтай ном уншаал бие бинийгээ бэлдээл бие бинийгээ хүчрхжүүлэл зоригжуулаад ингэж амьдарч байгаа надад л айгүй харамсалтай санагддаг. Яагаад бид өөртөө хамгаалах ёстой юм бэ? Зүгээр хамгаалахдаггүй эрэгтэй хүн шиг зүгээр 50 амгалан амьдарч болохгүй. Харин би гүүх уган дуртай. Тэгээд зуны улиралд өдөр гүүхэр амар халуун түлхэгдэж хүч гэдэг халуунд арилаад тэгээ уг нь яг үчийн буруу юм уу өөрийн гэгээгээр яг гүүвэл гой сэрүүхэн байдаг. Гэхдээ би бол хажуудаа хантай гүхгүй бол би ганцаараа чихвч зүгээр 50 гүйж чадахгүй. Тэгээд ингээд гав ганцаараа яг хүссэн зүгтээ гүүмээр байгаа үедээ тэгж гоё сэрүүн цаг агаарт гүүж үзхийсэн гэж миний мөрөөдөл. Гэтэ мэдгүй хизээ биелэх юм мэдгүй. Харин тийм. Бидний мөрөөдөл хүртэл зөвхөн ийм хэн болчих гэж тэ зүгээр гүүхт 50 амгалан гүүх юмсан гэдэг тийм мөрөөдөл. Айгу харамсалтай нийгэмд л амьдарч байна л та бид. Тэгээд энэ талаа бас нэг хоёлаа яг эцсийн амьд үлдсэн хохирогчийн талаар ярив. Нөгөө сэргэлээ охин байсан шүү дээ. Тийм. За тэр охин болохоор одоо өөрийг нь боож унагаад одоо ингээд хүчрхийлснийхаа дараа хажууд нь сэрсэн ч уйлаад хөвтөж байгааг хараад тэгээ тэр хооронд яг ингээд айгүй хурдан сэтгсэн шүү дээ тий. За та энэ талаар ингээд амар баярлалаа. Амар хурдан ингээд юм ярангууд ингэнгүүт тэгэл одоо чи намайг ингэчгүй одоо хоёлаа танах уу яах уу юу хичээлээ тий янз бүр юм айгүй ингээд зөөлнөр хэлдэг лөө. Тийм нөгөө сэтгэл зүйчийн хувьар тий ингээд нөгөө уйлжааг нь хараад тэр ингээд хийсэн юмдаа ингээд бас нэг шаналаад байгаа мэдрэмжийн харангуудаа чи энийг хинт ч битгий хэлээрээ би хүмүүс намайг ийм юмд орцныг мэдвэл би ичиж хүн ингээд хэлдэг. Тэр ингээд одоо тэр ямар сэтгэл зүйн одоо ийм нөлөө үзүүлээд тэр алуурчныг одоо ингээд сэтгэлийн одоо эргүүлж вэ? Тэр одоо юу явсан бэ? Ямар манипуляц би зүгээр бодохдоо би за нөгөө энэс өмнө надад ямар бодол төрсөн гэвэл тэр залууг уйлж байгаа нь бол яг жинхэнэ өөрийнх нь уйлд байсан үгүй юу гэдэг тэр би эргэлцсэн. Тэр бол өөрийнх нь уйлалт биш байсан бах. Худлаагаасаа тэр нөгөө эмэгтэй болгон дээр мань нэг өөрийнх нь нэг юм жижигхэн vulnerability гаргаад идэх чинь нэг жижигхэн нэг энтийн дэмзэг байдлаа. Тэр болгоно би зүгээр өөрийнх нь жүжиглэлт байдаг бах гэж батсан. Тэр нэг жорлонд нэг уйлдаг. Тэгээд зүгээр яг эцсийн дүндээ энэ хүн чинь баг өөрийнхөө зүрхний гүндээ хүн гэдэг юугаа мэддэггүй тэрнээс алсарсан юм шиг надад зүгээр тэгж санагдсан. Тэгээд яг тэр эмэгтэйгээ хажууд уйлаад байж хат нь чи битэн хинт чилээрэ гэсэн тэнд магадгүй яг чамаг сайн ингээд асуусан чи тэн нөгөө ичгүүр нөгөө готомшиг гэх юм уу да нэг шившиглэх шейминг байсан болов уу гэж зүгээр бодогдчихэ. Гэхдээ би бол яг тэр мөчөд бол тийм юм байгаагүй л ах гэж бодчих. Тэр эмэгтэй зүгээр л энэ юм хүнээс гарахын тулд өөрийнхөө даван тулах survival юмаа л ашигласан. Тэхийн тулд айгүй хурдан нэг юм сэтгэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүнд хэрэгтэй нь юу байсан бэ гэвэл би ингэж өөрийгөө сулд орой мэт харагдуулчих юм бол энэ хүн намайг тавьчих магадгүй гэсэн тийм нэг юм бяцхан гордлого бас байсан ч хазаар тэр гордлого нь биелэгдлээ. Би бол яг тэгж төрөөрөө үзэж явах та. Тэр хүн чинь ингээд нөгөө ингээд боож одоо ихний хүч хөргөж гэсэн ихлэ боож ухаан алдуулчаад тэгснээ сэргээж агаад дахиж боож мож алгаад гэсэн шүү дээ тий. Тэгэд яг нөгөө охтыг бол яг ингэж боочоод одоо хүчрхийлчээд тэг хажууд нь уйлж ах үед нь ингээд нэг ухаан оронгуудаа ингээд хараад яг нөхцөл байдалтай ингээд үнэлгээ ингүүтэй. За би одоо нэг энэний нэг буцаад нэг vulnerability-г нь би олоод гарсан болов гэж би бодсон байхгүй. Ингэж намайг одоо иччихин гэж хэлэх юм бол
тэрний хийсэн юм биш, миний шившиглэгдсэн илүү гутамшигтай гэж итгэх юм бол тэгээд тэгсэн мөртлөө өөрийнх нь дэргэд бас үлдэн гэж үг найдаад байгаа зү тий зүхтчихгүй гэд найдаад тэгээд тэр нь ингээд азар бэлсэн гэх юм уу. Тэгээд нөгөө тэгээ үлдээчээд 0 ороод гараад ирсэн цугцсан байсан чи бүр ингээд итгэж чадахгүй бүр энэ ингэж чадлаа гэж үү яа бүр ингээд бүр нэг юм хууртагдсан да бүр ингээд бүр үл итгээ те энэ намайг ингэж амар итгэж байхад баг миний итгэлийг ингэчлээч гэж байгаа юм шиг надад тэгэнгүүт нь ингээд буцаа нэг reverse psychology ч юм уу ямар юм хийгээд ямар сул талыг нь алуучийн сул талыг олсондоо энэ охин ийм алхам хийж вэ гэж амар бодогдсон байхгүй юу. Тэгээд нөгөө хөрх амтан хажууд нь ингээд нөгөө ингээд цуснууж болчоод суугаал явж исэн гэл хэрэгтэй хүмүүс аврах нь уу гэл нөгөө нь хараал өгдөг тэгээд гоё явахгүй. Тийм тоохгүй явчихдаг тийм. Би бол яг 40 өдөр бодохдоо яг энэ юмхтэй гэдэг л эцсийн аргуудаа л яаж юм тэгээд энэ бүтэх эс бүтэн хамаагүй ямар ч байсан л надад тийм итгэл найдвар бол байна амьд үлдэх тэрнийхээ төлөө би зүтгэгээл тэнд хөрөж болсон бүх эмэгтэйчүүд л амьд байхын төлөө тэмцдэг тийм. Тэгээд харамсалтай нь илээ олоогүй. Нөгөө хохирогч эмэгтэйчүүд нөгөө эсрэг тэмцэхтэй дандаа нөгөө нэг бие махбодороо тэмцээд нийлтээд тэр охин болохоор яг арга ухаан яг ингээд үг хэлээр тэмцэх гэж үзсэн чинь яг болчих шиг болсон. Тэгээд гэхдээ бодит байдал дээр бас яг ийм тохиолдол хийдэж гарах юм лээ. А гэхдээ хамгийн аимшигтай нь энэ кино яг 100% бодит байдлаа хэлтэр. 100%. Одоо найруулагч Ана Кендрик өөрөө бүх кейсүүдийг судалж нэггүй одоо тэг хамгийн гол нь одоо энэ Алкала гэдэг алуурчин чинь яг хідэн хүн алсан мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Хичнээн хүн алсан мэдэгдэхгүй. Ингээд нэмж гарч ирээл аа. Тэгээд ингээд аль болох нөгөө бодит кейст үнэн боловч ойр боловч нөгөө алуурчныг ингээд магтан дуулсан, өрөвцсөн, өөр өнцгөөс харсан биш. А хүч одоо хохирогчтэйг юм одоо нэр сүргүү ч юм уу нэг тийм статистик эсвэл зүгээр юм бидний хувьд юм трама таашаал авах болгосон биш те ингээ яг хүн гэдэг өнцгөөс нь харуулсан гэдгээрээ юу ах тэг ингээд тэр хүнийг чинь уг нь ингээ айгүй олон одоо ингээ хүмүүс ингээд цагдаад уг нь илтгээд л байсан гэж байгаа шүү дээ энэ хүн гэтэл тэр хүн ингээд цагдаад яг ингээд яг тэр амьд гэрчин барьж өгөхөөс нааш тэр хүн ингээд зүгээр шалгагдаад байснаас баригдаагүй байгаа байхгүй ингээд зөндөө удаа энэ гэмтэрхий хийгээл яваад байсан маа тий. Яа тэр нөгөө ажлын байран дээр нь хоёр цагдаа ирээд яхаа тэр хоёртойгоо баг аягүй сайн харилцаатай салдаг штэ тий. Яг вау гэж бодгцсан. Цагдаа нар хүртэл юм тэр хүмүүсийг хүртэл оруулж чадчих штэ. Гэтэл чи нөгөө мөрдөн байцаагч чи ямар сайн гэмт хэрэгтүүдэд олдог барьдаг билээ. Тэгээ өөртөө бас тэгж хэлдэг шүү. Бид нар бүх гэмт хэрэгтнийг баг харцаар нь хараал таньдаг гэтэл тэрийг хүртэл манипуляшн хийж чадсан байна гэдэг. Нөгөө яг энэ кинон дээр 7 эмэгтэй гэж байгаач киноны төгсгөл нөгөө гардаг штэ 130 130 ч хүн байж магадгүй гэд. Тэгээд хохирогчдын тав бол нэмэгдэн тэгээд нэмэгцэрч байгаа юм байна. Тэгээд энэ хүн чинь ч бас өнгөрсөн байлээ шүү дээ тий. Хэдэн жил юм. Шорондоо өнгөрсөн. Бусад киноноос нөгөө яриага юугаараа өөр байсан бэ гэл хоёул ярианыхын ярьжсэн чинь би бусад трейлернүүд ямар байдгийг сайн мэдгүй. Гэхдээ миний хальт энэ тийм ингэж хальт мөлт үздгээр болохоор ихч нэг юм хар бараа өнгөтэй байдаг шүү дээ. Хар бараа өнгөтэй хөгжмөн нэг юм амар сүрлэг ингээл гэл амар аяд маятай. Энэ кино болохоор хар бараас юм юу бараг байхгүй, өнгө бараг байхгүй те. Зүгээр л өдөр тутмын амьдрал дулаан өнгөтэй яг болбор шар улаан өнгөтэй те. Болбор шар дулаан өнгөтэй, байгальтай, ногоон өнгөтэй, уул хадтай, орон байр, годамжны ингээд айгүй юм энгийн хэвийн өдөр тутмын амьдралтай хөгжмийн байг анзаарч үзсэн байхгүй. Хөгжмөн ингээд айгүй юм lo-fi юм уу та хайшаа чинь би ч нэг хөгжим сайн мэдгүй гэхдээ нэг юм lo-fi маягийн юм шиг нэг юм айгүй юм намуухан гүйхэн айноттой хөгжмөөрөө ч хүнийг тэгэж айлгай сүрдүүлээ гэж
бодсон юм байхгүйгаараа энэ кино надад бүр улам сүртэй болсон юм шиг санагдсан. Тийм байсан тий, нэрээ тийм юм биш үү? Одоо ингээ бодсон чинь одоо ийм айгу тод тий эмгтээлэг тийм хүнд одоо юу гэдэг тайвшрал өгмөрч юм шиг тий. Одоо би ер нь бол энэ киног би хамгийн анх үзэхдээ яг түүхийг уншаагүй зүгээр шинэ айтайхан кино орцсон юм шиг байна гэд би ер нь бол ромком үзэж ингэж утсан байхгүй юу? Инедмийн кино үзэж байгаа байхгүй юу? Нөгөө Ана Кендрик ч угаасаа тийм дандаа инедмийн кинон дээр тоглолт нь штэ. Ингээд нөгөө гол дүрийн ингээд нэг залуучуудаас ялигээ сонгох монгох яах ийх нэг тийм л одоо тийм л юм үзэж гинэ гэж удаад би үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр шал өөр кино байсан. Тэгээд эхэндээ би яг эхний сцен гарахад яг юу үзээд байгаагаа ойлгоогүй нэг тийм вестерн юм шиг ингээд тийм миний үзэх гэжсэн одоо тэр Ана Кендрик энэ төр байхгүй айгүй сонин өөр хүмүүс ингээл нэг хайр мараараа би чинь эхэндээ нэг анхаарлаад ч бараг төлрүүлэхгүй уцаа оролдоод эхэлсэн байжсэн чи гинт ингээл тэнт чинь эмхтэйгээ боол гэсэн чинь өөр би юу үзээд байна гэх гайхаж байгаа юм чи. Харин тэдний ганц айгүй юм харанхуу хар өнгөтэй юу чинь хэсэг чинь болохоор тэр нэг студиогийн үүдэнд л байдаг шүү дээ харанхуй. Тэрнээс бусдаар бол дандаа өдрийн гэрэл гэгээлэг тэр болзооны нэвтрүүлэгч өөрөө студиод дотор явагдаж байгаа айгүй юм дулаахан өнгнүүдтэй тэр шаармаар улаан чөлөө оранж гэдэг. Тэнгүүд нөгөө аимшигын юм гэдэг чинь заавал харанхууд нуугдж идэг биш те бидний өдөр тутамд гигэн цагаан өдөр те яг хажууд чинь ч байж магадгүй гэл одоо нөгөө Лора тэр түмэн хүний дунд суудсан байгаа мөртлөө тэнд ингээ айж хөх гэж байгаа шүү дээ те яг нөгөө нэг найзыг нь алсан хүн тэнд ингээд энийгээ сууж байгаа тэгээ өөрөө юу ч хийсэн юу ч хийж чадахгүй зөндөө хэдэн зуун хүний дунд байж яаж ч чадахгүй тэгээ хамгийн хайртай найз залуу нь хүртэл түнд итгэхгүй байна гэхээр тэ бас хайрлаад байгаа мөртлөө итгэхгүй байна шүү дээ. Хайрлаад байгаа мөртлөө итгэхгүй. Тэгээ найз залуу нэцэн мөчөд түнд итгээд цагдаагийн газар аваа явсан чинь нөгөө цагдаа нар нь итгэхгүй. Тэгээ ямар олон их бэрхшээлүүдийг хүн ер нь даван туулд юм бэ тэг үнэнд хүрэхийн тулд. Тэгээ эмэгтэй хүнд итгэхгүй байх ямар хэцүү вэ? Тэг эмэгтэй хүний нарратив гэх юм уу энэ сторинд итгэхгүй байна гэдэг чинь ямар хэцүү вэ те. Тийм. Тэгээд би нэг ийм юм уншижсэн байхгүй юу? Ингээд халдлага өртөхт үед ч юм уу те ингээд эмэгтэй хүн чам руу хүн танихгүй дайрч марих юм бол авраараа туслаарай гэж орилохоор хүмүүс очихгүй байх магадлал их. Гал гарлаа гэж орилох юм бол хүмүүс арай ирж магадгүй байдаг гэд. Тэгээ бас ингээд чам руу ингээд эрэгтэй хүн ингээд орой үж дайрч марих юм бол өөр эрэгтэй хүмүүсээс тусалцаа гуйхаас илүү нас тогтсон эмэгтэй хүнээс гуйвал тэ эмэгтэйчүүд нь тусалж магадгүй байдаг гэж бас нэг тийм юм уншиж ирсэн. Энэ талаар ийм одоо тийм байр суурь гэх юм уу ийм энэ хэр үнэнд нийцтэй. Би тэр талаар яг үнэнгээ хэлэхэд сайн мэдэхгүй байна. Судалгааны материалууд уншаагүй. Гэхдээ би эргэн тойрны гудамж эдгээр ингээд анзаархаар сүүл үед яг миний байгаа газар бол хамаагүй л хүмүүс тусалж байгаа харагддаг. Яг хашгирахаар юм уу янз бүрийн болохоор гудамжинд унахаар ер нь ялангуяа залуучууд айгу тусалдаг. Туслаад байгаа юм шиг анзаарагдаад байлээ. Гоё юм бэ. Тийм тэгээд нэг нь шууд аваад утас аваад шууд цагдаагийн газар ч юм уу юу ч юм те нөгөө тусламж утсууд руу уцтаж байгаа харагдаж байна. Тэгээ би бодчихсан за ер нь Монгол байгаа юм байна да. Бид нар ер нь тажгүй болж байгаа юм байна гэж одоо. Тийм болж байгаа юм байна да л гэж бодсон. Настай эмэгтэйчүүд туслах нь би бас сайн мэдгүй л байна тэрийг. Янз бүр л байгаа тухайн орон нутгаас шалтгаалх баг. Одоо манад нэг ийм яриа айгүйх явдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээ гудамжид задалтаад эрэгтэй эмэгтэйгээ заддахаар ингээ очиос саллахаар эмэгтэй нь тэнийг царайлаа буцаага нөхөртөөгөө нийлээ задуулчихсан. Өөрийн зодчихсан нөхөртөө нийлээ буцаад дайраад цагдаа магдаад өгөөд бүрхөө гай болдог гэнтергээд. Тэгээ тийм тохиолдол амар олон хүн тохиолдсон юм байхаа. Одоо миний интернетэд нэг тиймэрхүү юм уншихаар л доор нь би ингээл нэг туслах гэсэн чинь нөгөө тэнийг ингээл ингэсэн гэд бүр тийм түгээмэл байд юм уу? Тийм түгээмэл
нэг хоёр тохиолдол түгээмэл байдаг уу? Түгээмэл байдаг. Гэхдээ яагаад вэ гэвэл түүний ард маш олон хүчин зүйлсүүд нөлөөлж иж магадгүй. Нэгдүгээр нь тэр эмэгтэй амьд үлдэх хэрэгтэй. Амьд үлдэхийн тулд тэнд өөрийгөө аврах хэрэгтэй. Өөрийгөө би яаж аврах вэ гэвэл нөгөө хүнийгээ салгаж авч нөхрийнхээ талд орохгүй бол гэртээ очиод нөгөө эмэгтэй чи өөрөө тэнд алуулах учраас амьд байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр эмэгтэйгийн даван туулах гэх юм уу survival нэг арга нэж болно. Ер нь бол маш гол юм л баг тэр л байх гэж би бодож байна. Эмэгтэй хүн тэгж юм те. Хоёрдугаарт өмнөд нөлөөлж байгаа соёлын айгүй олон нөлөөнүүд байгаа. Тэг яг тэр амьд үлдэхтэй холбоотойгоор нөхрийгөө би найз залуугаа одоо би энэ олон түмний өмнө аврахгүй бол тэр хүний чинь нэр төр нээгөө чухал байхгүй юу? Эрэгтэй хүний нэр төр унах нь эрэгтэй хүний нэр төр унснаас эмэгтэй хүний нэр төр унах нь илүү дээр үзсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэр төр айгүй чухал учраас түүнээсээ холбоолоод тэгдэг. Ер нь бол тэр маш нийтлэг байдаг. Тэгээд яагаад би бас заавалчгүй тэгэж хамгаалдаг вэ гэвэл сэтгэл зүйн хувьд бас бодоод үзэх юм бол хүмүүс ингээл нөө салж чаддгүй нийт гээл айгүйх буруутгадаг те. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бас айгүй олон төрлийн юмнууд явагдаж байгаа л да. Түүнийг өнөөдөр би энд ярьж амжихгүй бит хоёр нөгөө trauma bonding гэж нэг юм байдаг. Тэгээд тэр нь хохирогч даван туулагчид хүчирхийлэгчтэй яг сэтгэлийн гэмтлэрээ дамжуулан холбогддог гэж хэлэх юм уу да өөрөөр хэлэх юм бол те. Тэгэхээр түүнээсээ олдоод энэ нь болохоор бүх төрлийн гэмтэргүүдэд байж болно, гэр бүлийн хүчирхийлэж болно, хүн худалдах гэмтэргийн хохирогч даван туулагчид яагаад яг нөгөө хүчирхийлэгч тэр нөгөө нэг тэр хүнтэйгээ илүү харилцаа холбоотой байдیں۔ Яагаад эргээд гэмтэрэгт холбогдсон байдیں۔ Эсвэл яагаад гэвэл нөгөө хүнтэйгээ илүү сэтгэл зүйн хувьд харилцаа холбоос үүсдэг учраас тэр хүмүүс нь тэнд хайр ч юм уу түүний төлөө санаа тавьж байгаа мэдрэмж өгдөг учраас сэтгэл зүйн хувьд тэ emotional тэнд юм явагдаад байна. Тийм болохоор тэнд нөгөө trauma bonding-аас болоод тэнд бас байж иж болох юм. Тэгээд энэ нь өөрөөр хэлэх юм бол юу вэ гэвэл хүчирхийллийн сэтгэлийн гэмтлийн хор уршиг хүү одоо улбаасан зүйл гэж хэлдэг. Үр дагавар. Тэгэхээр одоо ингээд гудамжинд бараг бол ярьдгүй. Гудамжинд одоо тэгвэл ингээд эхнэрээ зодж байгаа хэрэгтэйг харах юм бол өөрөө очиж салах гэдэгээс илүү одоо цагдаа дуудаж өгөх хэрэгтэй юм байна гэж болгож байна. Цагдаа дуудаж өгч болно. Одоо угаасаа хуультай болсон те хуулиараа тэр хүн чинь хариуцлага хүлээх ёстой. Салгаж болно. Цагдаа тэгээд ойр хавьд чинь цагдаагийн газар байна эсвэл 102 байна уу? Дугаар өдөр уцтаж болно. Тэгээд тэр эмэгтэйгийн бас аюулгүй байдлыг бас бодох хэрэгтэй те. Бид нар бас тэр эмэгтэй өнцгөөс харахгүйгээр зөвхөн өөрсдийнхээ өнцгөөс харчаад тэгээд нөгөө дүгнээд шүүмжлээд байдаг надад. Балаа хүүхэн чинь тэгээд нөгөө тэр эмэгтэй оронд та байсан бол яах байсан бол гэд нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Тийм. Гэтэ яг нөгөө одоо өөрөө тийм байдалд орохгүй гэдэгтээ бардам байгаа хүмүүст эр юм хамаагүй бол юмсан тэнийг юмнууд гэсэн байдлаар л харилцдаг л та тий. Одоо тэнийг царайлал тэнхтэл тийм байхгүй тий. Салаа явчих нь яасан хин ч хамаагүй хүчээр хороод байгаа гэдэг юм нөгөө одоо зарим хүний хувьд үзэж тулаагүй байсан ч эмпатигаар ингээ ойлгоод тэгээд жоохон эмпати сул байхаараа яг өөрийнхөө өнцгөөс л яг дүгнээл тий. Намайг хүн ингээл зодох юм бол би салаал явчихна гэд. Гэтэл тэр чинь ингээд зодоод байхаа салж чадахгүй болохын тулд энэ чинь айгүй олон урт хугацааны нарийн төлөвлөсөн ийм тарих угаалт явцсныг бас бодож үзэхгүйгээр бие байвал гэл бас яг ингэж нөгөө хит бие төвтэйгээр л яваад байгаа юм л тий. Яг гоо. Тэгээд яг энэ тал дээр Зүрхээс сонс подкаст өчигдөрхөн бид яг empathy бусдыг ойлгож мэдрэх тухай шинэ дугаар татсан. Тэгэхээр нөгөө бусдыг ойлгож мэдрэх энэ мэдрэмжийг бид хөгжүүлж болох уу? Хөгждөг мэдрэмж юм уу үгүй юу? Байгалаас заяасан мэдрэмж юм уу үгүй юу? Тэгвэл яаж хөгжүүлд юм бэ гэдэг дэлгэрэнгүй сонсомоор байвал Зүрхээс сонс подкастыг сонсоод үзээрэй. Чи бас нэг аягүй чухал юмны тухай ярьж ах шиг нөгөө давуу байдлын тухай, привилежний тухай ярьж байна тийм. Өнөөдөрхөн миний үйлчлүүлэгч маань давуу байдлын тухай ярилцсан бит хоёр. Тэгээд хэлэхдээ болохоор давуу байдлыг чиний сайныг дүрссэн хүмүүс
надад тохиолдохгүй байх гэдгээсээ болоод бардан байгаа тэр хүмүүсийг шүмжилж байна гэж шүү дээ. Тань тохиолдохгүй байна гэдэг нь ямар сайн том давуу тал вэ? Тэгвэл энэ том давуу талаа ашиглан та бусдад яг эмпатик ч юм уу те бусдыг ойлгож мэдэрч тэр хүний оронд өөрийгөө тавиад үзтээ. Тэгэхэд таны тэр шүүмж, таны тэр буруутгал тэнд байх болов. Бусдыг яг ингэж шүүмжилж буруутгаж байхад танд өөрт чи яг ямар мэдрэмж төрж идэг вэ? Буруутгал гэдэг чи яг юу юм бэ? Яагаад бид дандаа сошиал медиагийн араас бусдыг бүр газар дээр ортол нь маш сайн муулж чаддаг вэ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө зүрхнийхээ гүнд хавд арсан тэр аимшигтай айдастай мэдрэмжээ мэдрэхгүй тулд түүнээсээ зутаахын тулд тэгж сошиал медиа дээр бид бусдыг ингэж шившгэлж идэг. Ер нь бол ихэнхдээ яг бол би надад тэр аюу өвдөлттэй мэдрэмж тэр шархалсан юм байгаа болохоор тэрийг ихтэй би мэдэрмээргүй байна. Гэхдээ энийг би энэ өөр хүнд оржоод олмоо хоёрт гаргачихъя гэсэн. Тэгэхээр тэр өөртөөхөө бид өөртөөхөө мэдрэмж дотоод хүнтэйгээ ярилцах тэр таны зүрхэн дотор байгаа тэр бяцхан хүүхдтэйгээ ярилцаад үзвэл тэр хүн танд яг юу гэж хэлж байна? Нэг л юм хэлж байгаа. Хэрвээ тэр хүн тэр юм хэлж байгаа бол тэр хүн тэрийг тэг шүмжлэх байсан яг таны өнөөдрийн 2024 оны энэ 12 сарын тэр доржоод болмаг шүмжлэх байсан уу гэдгийг бодоод үзээрэй л. Ер нь дор бүрнэл бид аягүй сайн боддог л баймаараа өөрөө өөрсөндөө тусгаж боддог. Тэгэхгүйгээр нэг л их юм агаар дээр л бид нэр хийсэн л хүмүүс байгаад тах шиг анзаардаг шүү дээ. Өөртөө хавд арсан тэгэл нэг юм сайхан дүүрүүд л яваад байна. Дандаа дээрээс доошоо. Дандаа дээрээс доошоо. Ерөөсөө ингээд харц яг нэг төвшөнд биш те. Хаашаач бас байж болох л байхгүй юу ер нь бол. За хоёулангийн ер нь бол одоо нэлээд дуусгахаас өмнө гэхдээ надад нэг 50 асуулт гэх юм уу байна л та. За бид нэр ингээд өөрсдөө тохиолдож байгаа зүйлийг дандаа нөгөө одоо ингэж урьдчилан сэргийлж сонгож чадахгүй. Одоо энэ Алкала шиг энэ киноны Алкала шиг хүн одоо бид нарыг одоо ингээ онлоо гэхэд тэгээд одоо азал мэднэ. Зарим тохиолдолд хичнээн түргэн сэтгсэн ч гэсэн амьд үлдэхгүй юу те азал одоо мэднэ. Гэхдээ яг тэр одоо тохиолдлыг багасгахын тулд одоо энэ амьд үлдсэн охин шиг одоо азтай тохиолдлоо нэмэхийн тулд гэх юм уу. Одоо бидний хувьд тэгээ 50% нь аз байж 50% одоо өөрсдөөс хамаарах сэргийлэх зүйлээ хийхийн тулд бид нар ямар чадваруудыг мэдсэн одоо эзэмшсэн байвал зүгээр гэж та бодож байна вэ? Одоо хүнийг таних, хүнийг унших гэх юм өөрийн зүн совингоо таних ч гэдэг юм уу те өөрийгөө сонсох ч гэдэг юм уу? Чиний хэлснээр өөрийнхөө зүн совиндоо үнэж байх гэж хэлэх үүдээ те нэг gut feeling гэж ярьдэн штэ. Яг надад хамгийн түрүүнд анх төрсэн тэр мэдрэмж би өөрийгөө тэрэндээ үнэж байх. Тэгэхээр тэрэндээ үнэж байхын наан эн чинь өөрөө нэг процесс юм шиг байгаа зү. Тэрнээс наан болохоор өөртөө үнэж байна. Өөрийгөө сонсож сурна гэдэг чинь яг юу юм бэ? Өөрийгөө сонсож сураад за окей би ингээд нэг ийм үйлдэлүүд дээр ерөнхийд нь харж байхдаа яг нэг ийм юм дээр би нэг ийм зан аваар гарах гэдэг юм шиг вэ шүү. Тэгвэл юун дээр ингээд юунаас болоод ингээд байт юм бол юу нөлөөлсөн бол би яг өөртөөгөө хамт байхдаа ямар байдаг вэ? Би өөртөө хамт байж чаддаг уу? Хүмүүс болохоор юу юм байсаа айгүй амархан л гэдэг. Яг цагаад болохоор бид өөртөө хамт байхдаа аль болох юмар дандаа өөрийгөө сатааруулж штт. Хөгжим сонсоол ч юм уу те кино үзэл ч юм уу ном уншаал ч юм уу тэгж болно. Маш сайн хөгжим сонсох, ном унших, кино үзэх чинь бидний маш олон ур чадваруудыг нэмжээдэг. Гэхдээ заримдаа бид бас яг ганцаархнаа өөртөө ярилцах их тийм орон зайтай баймаар юм шиг. Орон зай гэдэг нь биед орон зай, сэтгэл зүйн орон зай, хүнслэг орон зай гэх юм уу та тийм нэг spiritual орон зай. Оюун санааны орон зайтай байгаад нэг дэвтэр гаргаад дэвтэр дээрээ ингээд бичдэг те. Би бол яг өөртөө бичдэг юм дэвтэртэй. Тэгээ аль болох тэр дэвтэртэйгээ хамт явахыг бичээдэг. Тэгээ тэрэн дээрээ бол дандаа яг бичнэ гэж болоо байхгүй яг бичмээр санагдсан үедээ бичгэд надад тэр маань миний хажууд л байж идэг. Тэгээд өөртөө үнэнч байгаа сурч юм бол дараа нь өөрийгөө сонсож чадна. Тэгээ өөрийгөө сонсоод сурч юм бол өөртөө шүмжгүйгээр хандаж чадна.
Тэгээ өөрөө өөртөө шүмжгүйгээр хандаж сурчих юм бол бусдад ч гэсэн тэгж хандаж чадна тий. Тэгээ нөгөө өөрийгөө урьдчилан сэргийлэх тухай ярьж тий тун харамсалтай нь бид ийм гэмт хэрэг байгаа учраас урьдчилан сэргийлэх тухай ярьж байна. Тэгээд нөгөө юу зүүн совиндаа анх төрсэн мэдрэмжэндээ үнэж байгаад тэр чин таны үнэн шүү. Түүнийхээ төлөө зогсож чаддаг бах. Асуур зүс гэх юм да тий. Өөрийнхөө төлөө зогсож чаддаг бах. Нийгмийн шахалтууд, нийгмээс бидэнд өгсөн энэ дөрүүдийн эсрэг эмэгтэй хүн тэгж чанга дуутай байж болохгүй, ухаантай байж болохгүй, эмэгтэй хүн олон юм ярьж болохгүй. Энэ одоо юм байж яаж сэтгэл зүйч хийж ийдгийг ингээл те. Одоо надад бол тийм зөндөө ярьжсэн би наснасаа олоодаа сонссон. Гэсэн хэдиж ажлаа бол би хийсэн хിവэрэл байна. Аль болох олон хүнтэй би уулзчих юмсан гэсэн хിവэрэл байна. Тэр нөгөө яг өөрөө олоо үнэж байгаад бусдын төлөө, өөрийнхөө төлөө, өөртөөгөө хамт, бусдтай хамт гэсэн нэг тийм мэдрэмжтэй байх юм бол урьдчилан сэргийлж чадвал тэгэх юм бол нөгөө чиний хэлсэн тэр уур чадварууд зүүн совингоо сонсдог байх. Тэр нөгөө зүүн совин сонсох гэдэг чинь өөрөө бас хөгжүүлж болдог мэдрэмж шүү дээ тий. Хавд харагдчих юм бол тэгээд байхгүй болчихно. Тэрнтэйгээ хамт байгаад өөрийгөө сонсоол авах тусам яг тэр зүүн совин гэх юм уу хамгийн анхны мэдрэмж гэж хэлээ л да. Зүүн совин гэхэр хүмүүс шал нөгөө буруу утгаар ойлгочих магадгүй те. Тэгэхээр энийг хөгжүүлж болдог чадвар аль болох өөртөө хамт байгаад ном сайн уншаад ялангуяа уран зохиолын ном сайн унших юм бол бидний эмпатик мэдрэмж, бусдыг ойлгох мэдрэмж, бусадтай харилцах мэдрэмжүүдийг бас хөгжүүлж идэг. Одоо нөгөө сүүлийн үед бид ямар тренд ялангуяа Монголд айгу хүч аваад байна гэсэн чинь non fiction уран зохиолын биш ном унших тийм урсгал гэх юм уу одоо юу ч юм мод болчихжээ л дээ. Тэгээд тийм л ном уншиж байвал айгу юм ухаантай юм шиг байх гэдэг. Та тийм ном уншиж болно. Хажуугаар нь уран зохиолын ном уншиж болно. Бүр хажуугаар нь хүүхдийн ном сайн уншаасаа гэж би боддог томчуудыг. Ялангуяа хүүхдийн ном сайн унших юм бол бид өөрсдийнхөө тэр зүрхэн дотор байгаа хавд харагдсан 20-30 жилийн өмнө хайцсан байсан тэр хүүхдтэйгээ эргэж очиж нэгддэг. Тэгээд хэрвээ та хүүхдгүй бол номын дээгүүрүүд номын сангуудаараа очиод хүүхдийн ном зарчиж уншиж үзээрэй. Хүүхдийн ертөнцид яг тэр хүүхэд таны тэр дотор байгаа жижигэнд орчоод жижигэн дулмаа юуг мэдэрч байна. Тэрнтэйгээ хамт байх гэдэг үзээрэй. Тэгэх юм бол та өөртөө өнгөж яж чадна гэж хэлмээр байна. Хүүхдийн ном, уран зохиолын ном, тэгээ non fiction, тэгээд кино мэдээж хэрэг. Тийм. Би ч одоо ингээд нөгөө алтны хажууд гуйл шарлна гэд одоо хөөрхөн зүрхнийхэнтэйгээ ингээд та бүхэнтэйгээ ингээд иргэдэн тэ ингээд гишүүн болж ажиллаад сэтгэл зүйн мэдлэгээ одоо ингээд боломжийн одоо сонирхогчийн төвшөнд ингээд хөгжүүлээд байгаа боловч одоо ингээд саяхан л тэр зүүн совингоо нөгөө анхны мэдрэмжээ ингээд мэдрэмжтэй итгэдэггүй одоо бол итгэдэггүй байсаар байгаагаа ойлгоод байгаа байхгүй тий. Яг ингээд нэг тийм эвгүй санагдсан нэг л биштэй гэж ботсон ингээд тухайн үедээ мэдрэмж төрж ирснийг өөрөө зүгээр ухамсараараа за үгүй хаа за чи хийм ботсон байх уу за чи зүгээр ингээд ургуулж бодож байгаа. Наад хүн чинь ингэдэг болохоор ингэж байгаа юм чи ингээд ботсон байлгүй гэд ингээд нөгөө өөртөө шалтгаглаад өмөрөөд хайчингууд дараа нь явсаар тэгсэн чинь яг миний тэр анх яг тухайн үед нэг аюулын харанг дан ингээл тэгсэн яг ингээл дандаа л зүг байсан байгаа даахгүй яг одоо тэр нөгөө анзаарсан юмнууд маань дандаа зүг байгаадсан. Гэтэл тэрийг нөгөө хүчээр одоо ийм одоо лог сэтгэлээрээ гэх юм уу хүмүүжлээрээ гэх юм уу бас ингээд дараа сурчсан байсан. Тэгээд одоо энтэйгээ тэмцээд яг тэр тухайн үедээ тэр яг надад ингээ анхааруулсан дуу гарч ирж байгаад би тэр ингэж анзаарахгүй биш ингэж анзаарч байж авч сурна гэдэг чинь бас өөрөө нэлээд том скил байгаа даахгүй. Одоо би яг тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгээд ер нь бас тийм хурдамж бас аhiхгүй л байна л да. Тэрийг яг ингэж хожим хойно нэрээ тийм юм мэдрэгцэндээ гэж бодогдоод байгаа төвш яг тухайн үед бол барьж авахд бас аюу хэцүү байгаа даахгүй. Би ч бас одоо болтол суралцаар л байна. Одоо болтол тэрэн дээр заримдаа алдах тий тэр ингээд анзаарахгүй өнгөрөх эсвэл өөрийгөө сонсоогүй өнгөрөх тийм тохиолдлууд бол байна. Тэний чиний ярьж байгаагаар болохоор логикоор бид нэр бодох гэх логикоор бодох нь бол маш зөв. Гэхдээ
бидний мэдрэмжүүдийг бүх юмыг бид логикоор rationalize хийж болох уу? Ухамсарлаж болох уу гэдгийг бас бид бодох хэрэгтэй юм шиг байна. Бид бол дандаа бүх юмыг ухамсарлаж олж чадахгүй. Чинээс нэр талд ухамсарт байгаа энэ мэдээллүүдийг бид яаж боловсруулах вэ гэдэг чинь айгүй чухал юм тий. Мэдээллүүд дээрээс үндэслэн энэ мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүдээ бид энийг яаж боловсруулах вэ? Тэ нөгөө ургуулж боддог гэдгсэн. Тэгэд ургуулж бодоод чи одоо ингэчлээ гэдэг эргээл бид ингээл өөрөө өөрийгөө л буруутгах чинь тий. Өөрийгөө буруутгалаа. За ингэсэн л гэтэл хідэн эрэгтэй хүмүүс бас өөртөө тэгдэг бодлоо. Гэт бид бас бодох хэрэгтэй тий. Ихчлэн дандаа ингээд бид дандаа дотогшлуулсан байждаг. Би тэгсэн болохоор л тэгсэн юм байна да. Би ингэсэн болохоор л ингэсэн юм байна да гэд. Тэгээд энэ ч яг бидний ч бас буруу биш л тий. Нөгөө нийгэмшлийн үүднээс л ингэсэн цэцэрлэгт ингэж заасан бидэнд сургуульд ингэж заасан, ээж аав ингэж заасан байж болно зарим гэр бүлүүдэд тий. Тэгэхээр дахиад бид насан туршдаа л суралцах процесс тэгэл суралцаад л явна. Байнга тордно. Айгүй их юм тордлоо айгүй шаардлагатай мэдрэмжээ хөгжүүлэхэд тэгээд түрүүний миний хэлснээр би дахиад нөгөө хүүхдийн номоо л яриа. Хүүхдийн ном үнэхээр тусалдаг шүү. Миний нэг хобби болохоор хүүхдийн ном баггүй. Хүүхдийн ном унших дуртай, хүүхдүүдтэйгээ цуг хамтдаа унших дуртай. Тэгээд тэр нөгөө хүүхдийн номоо ингээд хүүхдүүдтэйгээ цуг ярилцдаг байхгүй. Тэгээд хүүхдүүдтэй ярилцахаар нэрээ тийштэй чи юм биш үү? Тэгээд бид нар ч болохоор хэд ингээд хайрцаглагдсан байгаад байдаг тий. Бидний ертөнц насанд grown ups гэдэг байна шүү дээ. Насанд хүрэхчдийн ертөнц чинь ингээд ерөөс нэг юм жижиг юм дотор л хэрэгэлдэжээд. Тэгээд хүүхдийн ном яах юм унших юм бол бидний тэр мэдрэмжүүд бас нөгөө анхны мэдрэмжтэй. Тэгэхээр тэр далд ухамсарт үлдсэн байсан таны хүүхэд насанд тохиолдсон тэр дурсамжууд, тэр мэдрэмжүүд магадгүй эсвэл бүр танихгүй ч анх удаа учирч байгаа ч мэдрэмжүүд бас байж болно шүү дээ. Та өмнө хизээч мэдэрч байгаагүй мэдрэмжүүд. Тэд нартайгаа танилцах алтан боломж гэж хэлмээр байна. За эцсийн ганц асуулт. Йоо ингээд одоо бид нар ингээд нийгэмшлийнхээ хүрээндээ нийгмийн одоо энэ уламжлалт хандлага тэ сургаалаас болоод яахааргүй ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрөөр нийгэмсчихсэн. Түүнээсээ болоод одоо бидний ингээд зан харилцаа хүртэл нэг юм тэ үнэт зүйлтгэл үнэмшил өөр болоод төлөвшчихсэн. За энэ төлөвшлийн ялгаанаас болоод нэг бүлэг нь хохироод за яг аль нь хохирч байгаа. Гэхдээ нэг нь нөгөөгөө ингээд даралж байгааг ингээд ярихаар одоо манай ирчүүд маань нэлээд хохирогчийн байр суурь олж одоо байр суурьтайгаар ер нь айгүйх тэгж дайрдаг одоо та нар феминистүүд эрэгтэй хүнийг үзэн ядлаа. Бид нар ч гэсэн хэцүү байдаг. Одоо баг феминистүүд гарч ирснээс хойш ирчүүд архинд ороод ингээд амиа хорлт одоо ихсэж гэдэг юм уу те ингээд нөгөө тэнд таач зовж байгаа бид нар ч зовж байгаа. Гэтэ бид нар одоо биенийхээ дайсан биш систем одоо энэ бидний байгаад байгаа систем буруу байна. За энэ системийг одоо өөрчлөхийн тулд хин яг одоо хаана байгаагаа ойлгоод хүлээн зөвшөөрөх шаардлага байна. Тэгээ эрэгтэйчүүдийн хувьд ийм болохоор ийм байна. Давуу тал нь ийм байна, сул тал нь ийм байна. Эмэгтэйчүүд бидний хувьд ийм байна гэж ярангууд бид нар ч ихсэн зовж гин. Та нар эр хүнийг үзэн ядж гин гэж дайрж орж ирээд байгаа. За энэ талаас нь одоо ингээд эргэлзэж байгаа одоо ингэж сая жишээлбэл одоо ингээд ирчүүд хідэн эрэхтэй өөрийгөө ингэж буруутгаж боддог болоо гэж ярьж байхад үгүй гэд өргүүлцэх гэж тийм мэдрэмж төрж байгаа эрэхтэй байвал одоо таны хувьд юу гэж зөвлөмөр байна вэ? Бодосоо л гэж бодмоор хэлмээр. Та яг дотроо бодоод үзтээ танд өнөөдөр эхээс төрөхөд ямар даваа талууд байна вэ? Таны эмэгтэй дүүтэй, эмэгтэй хамаатны хүнтэй, ангичны охинтой, ажлын газрын эмэгтэйтэй, ээжтэй чинь эмээтэй чинь харьцуулаад танд ямар давуу тал байна вэ? Та бодоод үзээрэй. Эрэгтэй болж төрснөөрөө зүгээр эр гэдэг хүүсэн дээрээс болоод маш илүү давуу талуудтай төрдөг маш олон. Тэгэхээр энэ давуу байдлаа ашиглан гэж хэлэхээр одоо яачмар ч юм те. Тааж давж гин бид ч давж гин. Энэ гендер эрхтгч байдлыг хамтгалахын тулд эрчүүдэд ээлтэй байлгахын тулд гэхээр илүү бас биднээс давмгаа болох гэдэг л да тий. Уул нь бол ухтай хамтдаа л адилхан эрхтгч баймаар шүү дээ. Бид нар бол илүү эрх хүсэж байгаа юм бол огт биш. Зүгээр л та бүхэнтэй энэ зэрэгцмээр байна. Тэр
тэрэнд чинь очиё л гэдэг байгаа юм. Уг нь бол харамсалтай нь хүмүүс албаараа нэг мушигдаг. Өөртөө итгэлгүй байдлаасаа болоод би хохирж ийн ирчүүд архинд орчлоо гэд тэгээд идэг. Тэгэхээр энэ гендер эрхтгч байдлыг хамгаалахын тулд байлгахын тулд хамгийн сайн нь одоо сүүлийн үед юу болж ийн вэ гэвэл ирчүүд өөрсдөө оролцох, ирчүүд хөвгүүд өөрсдөө оролцох хэрэгтэй байна. Ирчүүд өөрсдөө дуу хоолойгоо бие биендээ өөрсдийнхөө бүлэг дотроо хэлэх хэрэгтэй. Пабанд пивуугаа сууж ахтаа хөшөө нэрээ ингэдэм байлаа шүү дээ. Бүгдээ одоо энийгээ болчихё. Нэг нь ирээд эхнэрийнхээ тухай чим ярьдаг бол хэрвээ те хөшөө ингүүл ингэчээ тэгвэл тэгчээ чи нэр хүүхдэд тэгж байгаа юм аа чи хүүгээ ингэж байгаа штэ. Охиноо ингэж байгаа ч гэдэг юм уу. Ирчүүд хоорондоо туршлага ярьдгүйгээсээ болоод шихэм төрчил үүсээд байна. Тэр пабанд сууж байхдаа машинаар хамт явахдаа загасчлаж байхдаа 100 одоо өөр юунд ч явдаг л хорхгоо хийж байхдаа эрхчүүд бие биендээ маш сайн нөлөөлж иж бид эрхтгч байдалд хүрэхгүй бол тэгээ бид нар эрхчүүдээс дээр гарах гэдэг юм бол огт биш. Хоёрдугаар чинь ярьсан бол архинд ороод байна гэсэн. Эрхчүүдийг бол эмэгтэйчүүд архинд оруулаагүй гэдгийг хэлмээр байна. Энэ эцгийн эрх соёл энэ тогтолцоо чинь эрхчүүдэд тийм байгаа болохоор эрхчүүд айгүй өсөж тарнахтаа эр хүн шиг гүндүүгүү хатуу зориг гэдэг үгний урд эр зориг гэдэг эрэгтэй үг бас тавьчихж байгаа шүү. Эр зоригтой байхын тулд амьдралынхаа төлөө ингэж явахаар дийлэхгүй байна л да, яг үнэнгээ хэлэхэд дийлэхгүй байна. Яагаад эмэгтэй хүмүүс тэгвэл архинд орчихгүй байгаа юм бэ? Ажлаасаа халагдлаа гэд хүүхэд төрүүллээ гэд нийт арх ууж байгаа архины хамааралтай хүмүүсийг хэдэн хувь нь эмэгтэй хүмүүс, хэдэн хувь нь эрэгтэй хүмүүс ингээд судалгаа бас хараарай гэж хэлмээр байна. За гадуур одоо сүүлийн үед маш их судалгаанууд гарч байгаа эрэгтэй хүмүүсийн амьдралын чанарын талаар, эрэгтэй хүмүүсийн сэтгцэн эрүүл мэндийн талаар судалгаанууд Google Scholar дээр ингээд бичингүүд гараад ирнэ. Тэдгээрийг бүгднийг уншаарай. Тэнд яг юу нөлөөлж байна вэ гэдг нь бас билээхэн айгүй тод томруулаад бичсэн байгаа. Яг юунаас болоод эрчүүд depression сэтгэл готролд өртөд байна. Эрчүүд яагаад дунд насны хямралд илүү их ороод байна. Ямар хүчин зүйлс нөлөөдөд байна. Нийгмийн ямар хүчин зүйлс нөлөөлж байна гэдгийг бичсэн байгаа судалгаанууд. Тэрийг бас та бүхэн хараад үзээрэй. Тэдгээр судалгаанууд ихэнхдээ манай соёлтой ер нь бол нийцсэн нэг 60-аас 70% гэж хэлээ л та хэрвээ барууны соёл манад нийцгүй гэж авч үзвэл тэгтээ тэргүүл дэлхийн 99 улс орнуудад чи 99% нь эцгийн соёлтой байгаа юм шиг эцгийн эрхт соёлтой байгаа юм чинь тэр үнэт зүйл value нь итгэл үнэмшлэнд хамт л явж идэг л байхгүй юу. Тэгэхээр манад бас л ерөнхийдөө төстэй байна л гэсэн үг. Тийм миний мэдхээр бол Монголд яг одоогоор эрчүүдийн амьдралын чанарын талаар яг нийгмийн антропологийн талаас нь сэтгэл зүйн талаас нь хийсэн судалгаа байхгүй гэж магадгүй. Гэхдээ би бол өөртөө итгэлгүй байж байвал маш сайн тийм судалгаанууд байвал монгол хэл дээр олж уншаарай. Гэхдээ Google Scholar дээр бол зөндөө судалгаа уншаарай за. Тэр нийгэм талаас. Тэгээ одоо пост бүрэн уншдаггүй. Үнэ биччихэд хахад үнэ тавиач гэж чат бичдэг хүмүүс одоо бас ингээд судалгаа олж уншина гэхээр бас залхуурхал ахaltaа одоо тэрийг нь ингээд англи дээр байгааг нь орчуулад ингээд бичлэг болгож ярьж өгөхгүй л бол одоо олж уншихгүй л байх. Тийм. Тайл юм л та. Тэгэхээр ч одоо нөгөө ихтэй сургуулиуд бас ер нь боловсролын тогтолцоо хүмүүсээ яаж бэлдмээр байна гэдэгтэй бас холбоотой байгаа зү. Уншиж сургах, бие дааж сургах, хилцүүлэг, эрүүл хилцүүлэг гэж үе, эрүүл мэтгэлцэн гэж үе. Сошиал медиа дээр харахаар ерөөсөө эрүүл мэтгэлцэн биш зүгээр л тэнийг хэрүүл тэгээд бие биенээ шившиглэн гутаанд оромжлох юм явагдчих. Ерөөсөө хилцүүлэг тэнд явагддаг те дандаа нэг юм ингээл хонгорцол хэлэнгүй шууд хонгорцолын хувь хүн рүү орж ирээл гэтэл тэнд одоо өнөөдөр чи өөрөө гимшнэ гэх. Миний одоо тэр хувь хүн тэнд одоо ямар хамаатай вэ? Тэгэхээр бид нэр судалгаа уншдаг баймаар байна. Альва зүйлд дандаа яагаад гэж асууж сурмаар байна. Яагаад гэдэг асуултыг 7 удаа тавиад үзтээ хонгорцол гэдэг хүн яагаад энэ үгийг хэлсэн. Тэрнийхээ дараа яагаад яг энэ үг үйлдвэрийг хэлв. Тэгээ 7 удаа тавиад үзтээ. Тэгээд одоо эхний хариултнаас нь
Тэгвэл яагаад энийг та өөртөө хийж чадахгүй бол хүүхдтэйгээ хийгээд үз, найзуудтайгаа хийгээд үз. Тэгэхээр нэг юм critical thinking гэх юм уу, юм жоохон хөгжин, альваад жоохон уул суурьтай, олон талаас нь хардаг, боддог, бодлогоширдаг, эргцүүлдэг болж сурах бол уул нь энийг боловсролын систем хийж авах хэрэгтэй харамсалтай. Манай бол нэг юм цээжлэх маягийн юутай шүү дээ, тий. Ерөнхий боловсролч тэр ихтэй сургуулиудаа одоо бол дэрдэж байгаа гэж найдаж байна. За. Амьдралынхаа алтан цагаас одоо хомсолж маш үнэтэй мэдлэгээ одоо бидэнд үн төлбөргүй хуваалцсан сэтгэл зүйч Хонгор Зулдаа маш их баярлалаа. Маш их баярлалаа. Цаг заваа гаргаад энд сонсож байгаад тий. Тэгээ хамгийн гол чухал юм нь бид бүгдээрээ л хамтдаа нийгмээ сайн сайхан болгоно. Энд агийн магаан зараа тэнд Хонгор Зул тэнд цэцгээд болмоод орж байгаа бол нэг нэгээрээ бид ааж хүрэхгүй. Хамгийн гол нь нэгдсэн байх хэрэгтэй, нэгдмэл байх хэрэгтэй, нэгдмэл сэтгэлгээтэй байж сурах хэрэгтэй байна. Тэнд нэг нь амьдралаа сайжруулах бүгдээрээ ингэчээ гэж яхад нь хамтдаа ингээд нэгдэхгүйгээр гэл дандаа нэг юм бутархай тэгээ би нэгэ харцсан, сэрцэн тэгээ ер нь биендээ итгэдэг, өөртөө итгэдэг нэг тийм л баймаар энэ бид нар тэгээс л гэж хүсэж энэ хамт байсан маш их баярлалаа. За баярлалаа.